Бидний хувьд бол нөгөө амьдрал хэрэгжих шийдэл гаргаж чадвал ямар ч төслөөс хамаагүй 30 төслийн жишээ нэг штэ UBCAP бол. Тэгэхээр бид нөгөө fast fail гэдэг шиг айгүй их тэрний хийдэг байсан компани байхгүй. Тэгэл UBCAP дээр бол яг нэг бас нэг тийм төслүүдийн л нэг байсан. Тэгээ яг үннийг л бидэд бол бас чадаагүй. 3 жил ер нь бол чадаагүй. Сёгийн өдрийн тэмдэглэл подкастаа үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За бид бүхэн яг одоо студиэсээ шинэ дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн бидний хүндэт зочноор UBCAP Holding компаниг үүсгэх захирал Залаяр захирал хүрэлцээрсэн байна. За урилгын минь хүлээж авч ирсэн баярлалаа. За өрсөнд баярлалаа. Бүгд өдрийн UBCAP-ийн хувьд захирлыг нь ямар хүн байдаг вэ гэдгийг ер нь сүүлийн үед ер нь хүмүүс мэддэг болсон байх гэж би бодож байгаа. Харьцангуй яа тэгэхээр таас ажиллаа аваад яг гүйцэтгэх захирлын албан тушаалтаа аваад 5 жил болчихоо да баг. Тэгээд яг хөөгд бодохоор энэ бол нөгөө найзуудын эхлүүлсэн бизнес гэл аяг уртуудаа түүх яригддаг шүү дээ. За тэгэхээр тэр бүхнийг би өнөөдөр танаас асуугаад гоё түүхийг яриулъя гэж бодсон. За Залаяр захирлын хувьд софтвер инженер хүн байгаа тий. IT-ийн юм IT guy гэж ярьдаг юм хүн байгаа. За тэгэхээр таны хувьд мэрэгчлээ яаж сонгосон бэ? Ер нь ямар хүүхэд байсан бэ? За ер нь бол манайвийнх нь бол нийтлэг яг нэг аав ээж нь энгийн ажил хөдөлмөр эхэлдэг гэр бүлээс гаралтай гэж ярьдаг. Яг ер нь нэг юм average гэж ярьдаг шүү дээ. Энгийн дундаж амьдралаас гаралтай аав маань жолооч мэрэгчлээ автобусны жолооч байсан. Ээж маань 2 дугаар цахилгаан станцын нэгтлэн бодогч байсан гэдэг. Тэгэл одоо нөгөө үлдвэртэйгээ ойрхон байранд төсөөл тэр авийнхын сургууль соёлд яваал гэл яг л манай үеийнхний амьдралаар яг адилхан өссөн. Гэрийн хажуудлын ойрхон сургууль 12 дугаар сургуульд анх хэлсэж орол ингээл явсан. Тэгээд ер нь бол яг сурч хөгжих дээр бол нэг бусдаас хоцроогүй. Ямар ч байсан ингээд сурч хөгжиж явж байгаа. Тэгээд ерөнхийдөө 4 5 дугаар ангиас ерөнхийдөө математикийн сонгон гэж байдаг гэсэн шүү дээ. Тухайн үеийн. Тэгээд тийм сургууль одоо ангитаа ороод за тэгэл ер нь тэндээсээ нэг жоохон хичээх мэрих олимпиад энтерт орох гэдэг нэг тиймэрхүү хэм маяг руу ороод багшаар бэлтгэхдээ л дээ. Одоо мэдээж сайн багш нарын бас буянгаар математик энтертээ бас сайжраад. За тэгэл дүүрэг хот мотын олимпиадад ороод бас чамгүй медаль цуглуулж ирсэн. За тэгээ ер нь ингээд одоо харахад бол баг урсгалаар гэх юм тий. Тэгэл бас сайн багш нарын буянгаар хичээл намаа сайж явсны дүнд математикаараа ерөнхийдөө жоохон математик физик жоохон шинжлэх ухааны хичээлүүдтэй жоохон сонирхолтой. Тэргүүрэл тэр зарчмаар л конкурс дээр угаасаа тухайн хичээлүүдээрээ сайн оноо аваад тэгэл одоо тухайн үеийн бас хамгийн одоо тэр математик физикээр сайн хүүхдүүд ордог сургууль нь л ГТЭМС байсан. Тэгэл ГТЭМСийн нөгөө програм хэмжээ анги гэдэг нь одоо тэр өндөр оноо авсан хүүхдүүд эхлээд авчдаг анги. Тэгэхээр тэр ингээл системээр яваал тэгэл одоо програм хэмжээ мэрэгчлэл сонгосон түүхтэй. Яг огцом шууд эндээс нэг зүйл асуухад та бол мэрэгчлээ 4 жил эзэмшээд төгсөж байгаа тий бакалаврын зэрэг болгоод төгсөж байгаа. Тэг мэдээж өдөө сүүлийн жилүүдэд та бол ажиллаж байгаа харж байгаа хэрэг энэ салбар бол ингээд айгүй тренд болоод тэгээд ийм софтвер инженер бэлтдэг сургалтууд зөндөө байдаг болсон шүү дээ тий. Тэрэн дээр зүгээр таны хувийн бодлыг би сонсмоор зүгээр санагдчихлаа сая. Тэгэхээр та өөрөө 4 жилийн мэрэгчлийг эзэмшээд төгссөн. Одоо бол нэг мэдгүй 6 сарын хөтөлбөр гэж явдаг болсон. Тэгээ энэ дээр та ямар бодолтой байдгийг. Яг одоо маш хурдтай хөгжиж ийн л да энэ салбар. Хөгжиж ийн гэхээр энэ салбар маань томорж ийн тэрэн дотор олон төрлийн мэрэгчлэтнүүд бас байгаа. Зөвхөн нөгөө програм хэмжээл ингээл ерөнхий энэ ч одоо математик гэж маш ерөнхий ярьж байгаа дэжлэн болцсон гэсэн. Тэгэхээр тэр үднээсээ тэр дотор хүн болгоны үүрэг оролцоо бас ялгаж ойлгох хэрэгцээ үүсэж байгаа тийм. Зарим хүмүүс бол 6 сар сурах хөтөлбөрөөр ороод тэр яг хийх ёстой хэсгийг хийштэй тийм. Тэрнээс универсал хүн гэж бас байхгүй бүгдийн нэг юм гэж байхгүй ажил үрэж хувааж хийдэг. Хамтаараа том бүтээл бий болгодог шүү дээ. Тэгэхээр тэр үднээсээ бол зарим одоо төрлийн ажлын байр одоо чиг үүрэгт бол хэрэгтэй. Эсвэл одоо бүр одоо гүнзгий архитектор загварчлал илүү том хэмжээний зүйл хийх гэж байгаа. Эсвэл ингээд цаашаа инновац хийгээд ингээд явхад бол тэр суур онол бол хэрэгтэй. Өөрөлдөө суур онол ч нь бол цаг үед бас хоцрогдохгүй. Суур онол дээр суурлаад тухайн цаг үедээ шинэ
ноц бүтээлүүд бас төрөөд идэг те. Тэгэхээр тэр бол арай илүү гүнзгий онлайн мэдлэг авах хэрэгцээ бас үүснэ. Тэгэхээр аль чиглэл рүү харж ийн гэдгээс шалтгааллах учраас одоо гэдэг нь тэрнийг би огт хэрэггүй гэж бол хэлж чадахгүй. Тэр бол хэрэгтэй цаг үедээ бол хэрэгтэй. Тэгэхээр ер нь давчхандаа бол онлайн мэдлэг цуурлаад илүү ирээдүйд одоо хувьсаж өөрчлөгдөөд юм хийх одоо болцоотой байвал онлайн мэдлэгээ сонгох нь чухал. Тэр суур мэдлгүүдийг бүхлөдөн 3-4 жил өгч байгаа шүү дээ. Тэрнийг сураад гарч ирэхэд зах зээл дээр аливаа хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүнүүд нь өөрчлөгдсөн байдаг. Одоо жишээ нь миний үед ч гэсэн бас тийм л байсан. Тэгэхээр одоо бол тэр сонголтын асуудал гэж хэлэх байна тийм. За та тэгээд 4 жил сураад зарим төгсөгчд бол нэг тийм том өрөөдөлтөд төгсдөө шүү дээ тий. Айгу том нөгөө зүйл ингээд сэтгэлтэн багтаад за би тийм одоо стартап хийн одоо юу гэдэг чи эсвэл өргөжлөлөө тийм юу хийн. За зарим нь бол ямар ч төсөөлөлгүй тий. За төгсөөд яах вүлээ, юу хийх вүлээ гэдэг дээр бол төсөөлөлгүй төгсдөг. За ямар ч гэсэн ажил хайна гэдэг тий. За та аль нь ямар хүүхэд нэ тэгээд хувь заяач тэр таны ингээд явж исэн чиглэл яаж явж байгаад ер нь UB Cap руу холбогдох болсон бэ гэдэг хүртэл та ингээд ярьж өгч. Яг хөө тийм түрүүний яг ярьдаг яриатай холбоотой. Ер нь нэг тийм урсгалаараа ингээд явцсан учраас нэг тийм учиргүй би шууд ийм хүн болно, тийм хүн болно гэж тийм амбиц гэж ярьдаг шүү дээ. Тийм бол багтай. Уртгаа сайн их хэвээр гэдэг тийм л ойлголттой явж ирсэн. Тэгтээ яг зүгээр одоо ингээ эргээд харахад бол бас юм ярьж болоод байгаа гэдэг шиг. Оролдлогод бол аюу хийгээд идэг байсан байгаа. Одоо ингээл бисний газар ажиллавал найзуудтай ажиллах гэж үтсэн байгаа юм. Найзуудтайгаа 2 дугаар курс шүү дээ. Тэр хичээлээ сайн сурч авах үед чинь бас нэг өөрөө түрээслээл одоо янз бүрийн тухайн үед чинь дөнгөж одоо програмаар авч чадахгүй юм чинь номын их мэх бэлтгэж диплом юм дижитал бүтээгдэхүүн хийж гисэн шүү дээ. Тухайн үеийнхаа л тийм хийж борлуулах гэж бас үзэж мэдээлгээл. Тэгээ мэдээж бүтлгүүтэн. Тийм орлогод бол аягүй хийжсэн. Тэгэхээр яг нэг тийм антрепренер маягийн одоо юм байсан юм уу гэж одоо зүгээр хараад байгаа. Тэгтээ ер нь зүгээр яг ингээл тэрнлүүгээ амар улаасаал одоо бүхнийг хойш нь тавиад тэгээд яваад тахгүй. Тэгэл урсгалаараа бол 3 4 курстэй би чинь ажил хийгээд эхэлсэн. Ер нь бол дадлага хийгээд. Тэгэхээр нөгөө суурь хичээлийн одоо юу маа сайн байсан учраас тэр ажилд бас нэг голөгдоогүй. Тэгэл бас тэр ажиллаараа ингээл яваал цаашаа айгу хурдан сайжрал явсан бас төгт. Тэгээд ер нь бол баг 3 4 жил ажилласан юм аа. Одоо анхны үндэсний статистикийн газар ер нь бол бас нэг том аз завшаан гэж би бол боддог. Тэрний үнэхээр анханасаа би айгу том датан дээр ажиллаад эхэлсэн. Одоо UB Cap-ийн үед чинь бол одоо бид нар Монгол улсын хэмжээний дата хэрэгдэж байгаа шүү дээ. Өдөр тутмын маш өндөр эрчимтэй. Тэрнтэй адилхан би тэр бэлтгэлийг бол одоо бас тэнд л хийж байгаа юм л тэ. Тэгэхээр шууд 3 сая хүний өрхийн мэдээллийн сан гэж ойлголт байдаг. Одоо 10 жил тутам нэг тооллого явдаг, 5 жил тутам завсрын тооллого явдаг. Би шууд тийм датан дээр ороод ажиллаад эхэлсэн. Надад бас тийм итгээд тийм ажил өгөө. Тэгээ би тэрнийг бас хийж чадсан болов. Тэгээд анханасаа би ч одоо шууд орохдоо л 330 сумд тэр програмыг ажилуулж байна. Анханасаа би 330 хэрэглэгчтэй програмыг бичиж эхлээл. Тэрний цааталт 3 сая хүний дата байгаа л гэдэг ингээд. Тэгээд хүн ам өрхийн дата ч өөрөө айгүйх тийм дотоод мэдээлэлтэй сайттай байдаг учраас тэнцэнс айгүйх юм суралцсан. Тэгээ ингээд 3-4 жил яваад ерөнхийдөө нэг жоохон бас нэг төрлийн аппарат учраас бас нэг жоохон хязгаарлагдмал. Тэгээд тэр үеж таарсан уу яасан. Нөгөө 2 дугаар курст нийлж юм хийх гэдээсэн найзууд байна. Төгссөн, ийш тийшээ яваад заримс төгсөд ирсэн. Бөөн пашн, бөөн одоо ирч хүчтэй. Тэгээ хамтарч юм хийгээд ерөнхийдөө намайг бас уруудтаа түнс би өөрөө нэг амар стартап хиймий гэж бас эхлэегүй. Тэгээ ерөнхийдөө намайг уруудтаа чи гараад ирээ хэдүүлээ компани одоо ч инкнээсээ хий. Тухайн үед л яг компани байгуулаагүй 2 дугаар курст. Тэгээд 94 дугаар нөгөөд мань төгсөж ирсэн дараа 2009 онд компани байгуулсан байж байгаа. Тэгээд 2010 онд яг гадаадаас нөгөө хамтран үүсгэн байгуулагч нар ирсний дараа намайг яг баг чи одоо яг аль нэгийг сонгох гэд тээ. Би анхандаа олон 6 сар ч илүү давхар махаар ажиллаж байсан л та. Тэгээд за одоо би ч гэсэн өөрөө ер нь аль нэгийг сонгохгүй бол энэ чинь бас ер нь худлаа юм байна. Аль нэгэн зүйл нь төвлөрч ижил үрдэн гарах юм байна. Тэгээл тохоо үед шийдэл Мизорн гэдэг компаниг яг тохоо үед 2010 онд full time-аар ажиллаад ингээл гисэн. Тэгэл би бол тэр үе захирал махал биш тээ. Одоо арай ахмадыгаа захирлаа тохоо үед сонгоод туршлагатай бас ажил хийгээд үтснээ сонгоод би бол зүгээр тэнд үүргээ гүйцэтгэн буй парамистараар л өргөжлөл ажиллаад гисэн төвхтэй. За тэгэл одоо Мизорн UB Cap-ийн төвхөл гисэн битгдэг. Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төтлөн M Corporate.
Та хэд нийлж аваад анхны өдрүүдэд та дурсвал тий. Яа нэг өрөөнд дотор цуглалцсан юм уу? Яасан? Өрөө байсан юм уу? Байгаагүй юм уу? Хідүүлээ яг эхэлсэн гэл тий. Эхний өдөр ямар төсөөлтөй эхэлсэн. Тий одоо ингээд бодоход бол маш гоё л үе байгаа юм л да санагдах. Тий одоо ямар ч тийм нөгөө залуу наснд мөнгө байхгүй юу байхгүй гэл ярьдагтай адилхан. Яг л бидэрт ер нь бол юу ч байгаагүй. Ер нь эрдэм мэдлэгч тийм амар сайн бас байгаагүй. Ерөөсөө л ирч хүч урам зориг байсан гэсэн. Өөр бол баг байхгүй тий. За тэгээд нэг офис төр ингээд байх боломжтой офис байна гэл нэг аах ажлын офист нь төр суулгаал бидэд нэг ихний хэдэн сармаар за ямар ч гэсэн төрөөсийн мөнгө олох л баг ихний зорилготой тий. Тэгээд яг нэг хэдэн сармаарч л харж үзээ төрөөс мөрөөсөө суулгасан баха. Одоо бас сайн санахгүй. Тэгэл бидэд тэгж эхлээл компьютерчгүй ер нь юу ч байхгүй. Тэгээ бараан бичнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэл одоо зэрнийгээ зарч чадах юм уу, бичиж чадах юм бүх юм тодорхойгүй. Гэхдээ нэг юм аюу гой урам зоригтой, ирээдүйдээ ихтэй. Ерөөсөө л нэг Google, Microsoft шиг юм гоё том офистай, гоё олон давхар инженертэй мундаг юм хийж бүтээсэн дэлхийн компани болно гэсэн ганц томьёолтой өсөл мөрөдөлтэй юу их юм мэдэхгүй залуучууд л цуглаж ирсэн гэсэн. Түүнээс анхнаасаа нэг юм айдиатай нэг нь гарч ирэл тэгж бүрэлдээгүү. Тэгээд тэр нь ч одоо бидний хувьд бол бас яг зөв юм гэж багт. Яагаад тэгэхээр нэг юм айдиатай хэрвээ бид нар эхэлсэн бол тэр айдиа маань фейлдэх магадлал бас өндөр шүү дээ бүтлэг болол. Тэгэл тэр айдиа нь байхгүй болохоор нөгөө баг бутардаг тий. Бид эдийн анхны нөгөө үүсэл маань айдиа байгаагүй зүгээр хамт ямар ч байсан үр дүнд хүрнэ гэсэн юутай зорилготой учраас айдиа нь фейлдэд идэг. Тэгэхдээ бидэд байгаад ирсэн. Тэгэхээр бид эдийн бас нэг энэ олон стартапууд, маш олон стартапууд байхгүй болж байхад бидэд л ингээл одоо нэг талаараа тэнэгч юм шиг тий. Нөгөө талаараа маш их золиос гаргасан л да дор бүгд. Тэгээд энэ тэрсэн шалтгаан тэр анхны зорилго нь өөрөө шал өөр амжилтанд хүрнэ гэдэг тэр зорилготой байсан болохоор л юм шиг байна. UBCAP Holding өөрөө таксины компани ч юм уу буруу ойлгоод байдаг гэж магадгүй. Ингээ ярихаар бол энэ бол технологийн компани байгаа шүү дээ тий. Таны хэлж байгаагаар нь Mizorn гэдэг бол одоо ийм анхных нь mother тий ээж компани байгаа. Тэгэхээр одоо аавч гэх юм уу та нар эрэхтэй хүмүүс болохоор ямар ч гэсэн ийм хамгийн анхдаж компани суурь нь ийм софтвер инженерүүд нэлээд код хичээ гэд цугларсан хүмүүсийн юм байгаа шүү дээ тий. За UBCAP гэдэг таксины аппликейшнийг хийхээс өмнө мэдээж та хэд өөр анхны төслүүд байгаа тий. Анх ямар харилцагчтай болж ив тий анхны ажлаа аваад яг юу болсон гэдэг. Тийм тэгэл нэг алим модноосоо холдохгүй гэдэг шиг анх нөгөө би ажилтай байсан болохоор статистикийн одоо нөгөө их датан дээр байсан. Тэгэл тийм датаг нөгөө хүмүүст ойлгомжтой харуулах хэрэгцээ байна гээл. Тэгэл би яг тухайн үед нэг түүх ярих юм бол би нөгөө ордны яг нөгөө их танхим руу ордог юм коридор байдаг. Тэр хэсэгт нөгөө статистикийн тоогоо ингээд гişүүдэд танилцуулъя, харуулъя гэдэг. Яаж харуулах юм цаасаар танилцуулах уу? Яг л тоо мэдээл суурилж гişүүд маань бас асуудал хандах хэрэгтэй, шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг үүднээс статистикийн тоогоо гişүүдэд ойртуулах гад тийм ажил төлөвлөсөн. Тэгээд тэрэн дээр нь би нэг ажил санаачлаад юм. Тухайн үед юм тоочтой дэлгэц анхудаа гарч ирсэн. Тэгээд ийм тоочтой дэлгэц байдлаар байршуулчих. Тэнцэнэн тэгээд тэр файлуудаа нэг үзэхэд жоох эвтэйхэн хайлт малттай гэдэг ингээд ажил санаачлаад ингээд тэгээд би тэр нэг ажлын санаачлаад парамын бичээд тэгээ хоёр дэлгэц тавиад гişүүд орж гарахтаа үзэг гээд тэгээ гişүүд үзэхгүй байх чи өөрөө очиж бас тайлбарлахгүй бол наадах чинь чадахгүй байх гэдэг. Би нэг 2 өдөр лөө зогссон тэнд. Тэгээд тухайн үед тэнд 2 өдөр зогсож байхад яг нөгөө гişүүд аяух сонирхол ингээл үзчихсэн. Тэгээд тухайн үед чинь сангийн яамны сайд нь баяр зохиц сайд байсан. Тэгээ баяр зохиц сайд чинь нөгөө сангийн яам гэдэг бас тоо мэдээлэлтэй ойрхон сонирхож харж байгаад тэгээд наатаха юу ячаач гар утсан дээр тухайн үед бас iPad гарч ирж байсан. Гар утсан дээр тавиад өчч би тэгээ энийг чинь ингээ байн харж аймаар байна. Хайж байхад амар юм байна гэд. Тэгээд тэрнийг би тухайн үед статистикийн газрын хүмүүс дараа марахтаа яриад ийм санал тавьж чинь яг хөө төсөн мөнгө байгаа юм байгаа. Энийг нь одоо ингээд хийх юм хэлээ. Тэгээд тэр нь яг манай компани байгуулагдах үедээс давхцчихсан учраас ер нь энийг нь бидэд өөрсдөө хийчихээ. Гэхдээ iPad гэж авч гар дээрээ харж үзээгүй. Тэгээд тэрний бараам яаж бичих юм мэдэхгүй те ингээд бүх юм тодорхойгүй байхад бидэд компани эхлүүлж ирсэн. Тэгээд анхны төсөл энийг авъя гэж шийдэж ирсэн. Тэгээд тухайн үед яг одоо айгүй одоо зөрөгтэйгээр тэр төсөв дотроо нэг компьютер аавна, нэг iPad аавна. Тэгээ бараамаа бичнэ гэдэг ийм төсөв гаргаад өгөөд батлуулаад хийгээд ингээд явж ирсэн төгтө. Тэгээд жил илүүдээ баг жил хагас хийж байгаа шүү дээ. Нөгөө төгөө сурж байгаа юм те тэгээ хийж байгаа ингээд
Анхны ажил бол их тийм зугаатай хөгжилтэй бид хэдийн хувьд бол нэг сурах процессоо давхар хийгээл шууд чадахгүй ч гэсэн за чи энэ хэсгийг хий, чи энэ хэсгийг хий гэл ингээд шууд ажиллаа хувааж аваад ингээд эхэлжсэн төвхтэй. Тэгээд ер нь бол тэрнээс хойш яг тэр iPad дээр аппликейшн нэлээх хийсэн. Яг бол тэрнийг бид сурчлаа шүү дээ. Загас өрдөг нэг аргатай болчлаа гэдэг шиг. Тэгээд тэрүүгээрээ одоо татвар ерөнхий газрын мэдээллийг олон нийтэд хүргэх аппликейшн, за Монгол банкны аппликейшн гэдэг. Тэр бол яг нэг шинэлэг анхдагч учраас нөгөө тухайн газрууд нь шууд дуудаал бид нарыг энэ гоё шинэлэг юм байна. Та энийг манайхыг ус юм болгодог гэж санал тавиал иймэрхүү зарчмаар хийгээл явсан. Тэгээд яг нэг хэсэг нэлээд одоо явсны дараа бид одоо ингээд яваад тах чинь бас зөв буруу юу, бид чинь нөгөө технологийн компани болох хэрэгтэй шүү дээ. Өөрсдийн бүтээгдэхүүнтэй байх хэрэгтэй шүү дээ гэдэг. Бараг 3 жилийн дараа ч үлээ тэр бодлого гэх юм уу те, бодлогч гэх юм одоо дөрвөлхнээ сууж байгаа шүү дээ. Ярилцаад нэг орой сууж ярилцсан. За хэдүүлээ ер нь л нэг болохгүй байна. Энэ орж ирж байгаа мөнгө төгрөг тэгээ юм болохгүй юм. Одоо ажлаас ажлын хооронд яваад нэг их цагуу усууд гэдэг юм байгаа. Тэгээд ерөнхийдөө 2013 оноос эхлэл бидэд яг өөрсдөө одоо бүтээгдэхүүнүүдэд дотроос айдиа гаргаж ирэл хийж эхэлсэн төвхтэй. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book. Одоо ингээд залуу мэрэгжилтнүүд ч юм уу эсвэл сургуулаа төгссөн хүүхдүүд байгаа штэ тий. Одоо ингээд яг эргээд ингээд амжилттай явж байгаа захирлуудын түүхийг сонсохоор ингээд юучгүй оргуу хоосноос ингээд юм бүтээч шагаа гэдэг түүх бол үнэхэр гоё. Гэхдээ тэр ихэнх үеийн одоо та цалинтай цалингүй хоолтой хоолгүй ингээд дундаа ганцхан компьютертэй ингээд явж байгаа штэ тий. Тэр сэтгэл зүг ер нь яаж давдгийн болоо гэж зүгээр боддог байхгүй. Одоо яа тэгэхээр ингээд бизнесийн санаа хүн бүхэнд байдаг. Гэхдээ тэр ихэнх үеийн хямралыг давж чадахгүй гэдэг айцаасаа болоод ч юм уу те, эсвэл энэ өөрсдөө нэг золиос гаргаж чадахгүй гэдэг айцаасаа болоод юм хийж чаддаггүй яваад байгаа. Эсвэл хийж эхэлчихэд яг одоо үр жимсээ авахынхаа өмнө шантарчдаг ч юм уу иймэрхүү тохиолдлууд байдаг л ахalta. Тэгэхээр та нарын хувьд болохоор яг үндсэн тэр нөгөө юм нь фейлдээд байсан ч гэсэн бид нар байгаад байсан гэж штэ тий. Тэрний шалтгаан нь юу байсан юм бэ? Тий, одоо яг энэ чинь нөгөө нэг бизнес дээр ярил нэг кейс болчдаг. Тэгээ статистикуудаар гарсан байдаг штэ. Нийт стартапын 95 билүү хэдэн эхний 5 жилдээ дампуурдаг гэдэг гэл тий нэг юмуд байдаг. Тэрнтэй адилхан надад бол яг сайн нэхтэрэхэд эхлэхэд бол харцангуй гайгүй байх гэж бодож байна нийтлэг. Ягаад гэвэл ихэнх нь одоо залуудаар эхэлж байгаа. Тэгээ залуу үе төрний яг бидтэй адилхан иш хүч байна, энерги байна. Жижиг сажиг одоо алдааг бол нэг тийм яахгүй том болгож бодохгүй. Яад энэ дахиад хийжтэй гэдэг бодолтой. Тэгэхээр эхний нэг миний бодлоор бол нэг 3-5 жил дотор бол ер нь тэр энерги нь аваад яваад идэх баг. Түүнээс тэр нэг цалин байхгүй ч гэдэм үү. Эсвэл нэг юм төсөл нь фейлдчлээ, мэлчлээ гэдгээс бол болдгоо байх гэж бодож байна. Тэгэхээр яг тэрний дараагийн магадгүй те. Одоо за ер нь 3-5 жил. За тэр 5-аас цаашаа дахиад нэг 2 жил ч юм уу. Тэр дундын нэг 2-4 жил бол маш чухал гэж боддог бидэд. Бидэд бол яг тэр үе дээр бол бас зөндөө асуудалтай тулж исэн. Маш олон одоо золиосууд гаргасан, гарч орсон гэдэг процессыг бас болсон. Болоогүй ш болсон. Тэгээд яг тэр үеийг ихэнх стартапууд би эсрэгээрээ давж чаддаг юм байна. Ер нь тэгтээ давах хэцүү. Яг л тэрний ард амжилттай байх нөгөө хувь нь аягүй бага юм чинь ихэнх нь болж байгаа нь бас зөвч биш магадгүй. Яг гэвэл боли энэ хуудсыг хаагаад би дараагийн юм руу орыг шийдэж шít зарим нь бол тий. Зарим нь бол үнэхээр бууж өгөхгүй яваад тэгээ үнэхээр төсөл нь одоо үр дүнтэй байгаа цаашаа өргөжлөлт амжилттай болж байгаа. Тэгэхээр би бол тэр дараагийн 2-4 жил амар чухал баг та. Тэр үеийг бол маш олон зүйлээр давах. Нэгдүгээрт тодорхой хэмжээний золиосууд гаргахыг хүсэхгүй. Хоёрдугаарт бас нэг юм төлөвлөгөө байх хэрэгтэй байх тий. Энд чинь ингээд яваадах юм өсвөл нэг бизнесээ өөрчлөөд одоо нэг бүтээгдэхүүн байдаг бол нэг пивотинг гэдэг стартаптай ойлголт байдаг. Бүрэн дүрэн өөрчлөөд тэгээ баг маань үлдээд дараагийн туршилтыг хий. Санаан дээрээ ингээд өөрийгөө төгччээд цаг хугацаа алдаад, орон зайгаа алдаад байж болохгүй. Яг л стартап юм уу бизнес цаг хугацаа гэж ойлголт байдаг. Буруу цаг үед буруу юм хийгээд байх бас магадaltaй. Тэгэхээр цаг хугацаагаа алдахгүйгээр хурдхан өөрчлөлт явах. Тэр амар чухал. Дээрээс нь өөрсдөө суралцах бас чухал. Сурахгүй бол нэг төвшөндөл байгаад байна. Өдөр хоног өнгөрөөд болоод байгаа юм шиг л мөртлөө нэг төвшөндөө байгаад. Тэр бол бас маш аюултай. Тэгэхээр тэр зүйлүүдэд өөрчлөлт анзаараад урагшилж байгаа бол одоо хамаагүй те тэр бол байж болно. Түүнээс биш одоо яг нэг төвшөндөө байгаа төрнөд ярьдаг шиг ингээд бизнес нь өөрчлөгдөхгүй байгаа бол харин тэр 95% ороод эртхэн дараагийн ямар руу орох нь бараг зүг баг те. За та хэд маань ингээд явж байгаад
ямар ч сан тэр хугарлын цэг дээр очижээ тий. За одоо яах вэ гэдэг. Тэгээд өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлье. Mizorn одоо яг төөрөгдөж магадгүй UBCAP Holding-ийн одоо технологийн баг нь байгаа хэсэг тий. Mizorn бол тэгээ нөгөө бүтээгдэхүүнүүдийг төрүүлэн гаргаж байгаа. За UBCAP гэдэг аппликейшн бол нэг бүтээгдэхүүн байлаа. За миний санаж байгаагаар бол нэг юм юугаар такси дууддаг гэсэн. 1919-50 гээл тийм ингээд төлбөртэй дугаар. Тийм төлбөртэй дугаар муугаараар такси дуудаал. За тэгээд ер нь такси дуудах гэдэг соёл моёлч нэг байсангүй тий. Гэхдээ хүмүүс ер нь хийх гээд оролдоод ер нь жоохон бүтлгүүтцэн байсан үе. Тэгээд та хэдийн үед энэ таксины шийдлийг технологиор ингээд шийдэл гаргачих. Ер нь бол үндсэн та хэдийн ажил бол юмыг шийдэл гаргах тий инженерүүдийн ажил бол тэр энийг ингээд шийдчихье гэдэг санаа яаж гараад тэгээд энэ яаж юм амжилттай болчих вэ гэдэг асуулт надад байдаг байхгүй яа. Тэгэхээр зөндөө өөрчлөлтөгчнөр замын туршид зөндөө байсан гарч ирэх гэж чадаагүй тий. Тэгээ яг ялгарлал нь юу байсан болоод UBCAP гэдэг аппликейшн юм амжилттай болчихоо. Яг маш олон юм байгаа. Мэдээж хамгийн том нь бол одоо нөгөө энэ номон дээр ч гэсэн байсантай адилхан бид өдөр болгон хичээсэн. Тэр бол угсаа хамгийн чухал. Одоо ч тэгж байгаа тий. Зүгээр яг хайлайт байдлаар том одоо тийм нөлөөл юу байсан бэ гэдэг юм бол бидэд ер нь анх UBCAP 2013 онд эхлүүлээд тэр үед бол одоо нэг Отгон баяр захиалж байгаагүй бид нэг Mizorn эхлүүлж байгаа шүү дээ. Mizorn эхлүүлээд бас өөр одоо бас тухайн үед санаачлаг гаргаад хамтарч исэн судалж байгаа. Тэгээд бидэдийн үед бол нөгөө амьдрал хэрэгжих шийдэл гаргаж чадвал ямар ч төсөл байсан хамаагүй. Одоо 30 төслийн жишээ нэг штэ UBCAP бол. Тэгэхээр бидэд нэг fast fail гэдэг шиг айгүй их тэрний хийдэг байсан компани байхгүй. Тэгэл гой санаа гарч ирэн хийгээд үзье гээл. Тэгэл зарим төсөлтөнд хэтэрхий удаал амжилтгүй байгаад байгаа юм шиг байл. Өөрсдөө бур шагаалтай юм чи болохгүй штэ. Чи болохгүй би болохгүй гэж төслүүдээ болоод явчихсан. Тэгэл UBCAP дээр бол яг нэг юм бас нэг тийм төслүүдийн л нэг байсан. Анх бол ерөөсө хинч мэдхгүй. Тэгэл жил хагас 2 жил орчим ер нь хинч хэрэглэхгүй юм л төслүүд байсан. Тэгээд яг тухайн үед яг нэг жоохон ихтгэлтэл өгчээсэн юм нөгөө глобали Uber болоод байгаа гэдэг юу байсан. Дээрээс нь түрүүн ярьдаг өрсөлдөгчнөр бас гарч ирсэн. Одоо хуучны дуудлагын төвүүд бас тийм аппликейшнууд энэ хийлгээл туршиж мшаал тий. Тэгэхээр тэр холын Америк биш. Монголд бас хүмүүс ингэ хийхэд болох гэдэг хат бидэд бас болох хэрэгтэй юм шүү гэж явж байна. Гэхдээ яг үннийг хэлээд бидэд бол бас чадаагүй. 2000 баг 16 хүртэл одоо ч 3 жил шүү. 3 жил ер нь бол чадаагүй. Тэгэл тухайн үед Отгон баяр чинь бас бид нар шал өөр одоо компани бас технологи хийгээд явжсэн залуу байсан. Тэгээд яг дуудлагын жолоочийн компани нөхөр бас өөрөө нээгээд тэгээд дуудлагын жолоочийг одоо ингээ аппликейшн дээр дуудан тэрэн дотор нь такси байна гэдэг ингээд яриад явж байхад бид таарсан. Тэгээд бид чинь нөгөө инженер учраас одоо л би яг ингээл захирал махирлын өнцгөөс одоо асуудлыг хараад ярьдаг болоод тухайн үед бол янаад ямар ч тийм ойлголт байгаагүй. Бүтээгдэхүүнээ яаж хийхийг л мэдээд байгаа. Бүтээгдэхүүнээр түрүүний ярьдаг шийдэл яаж гаргахыг бол мэдээд байгаа л тэр шийдлийг амьдралд хэрхэн өргөх вэ? Эрхэм бизнес болох өнтертэй бол огт ойлголт ер нь байгаа. Харин эсрэгээр Отгон баяр захиралт бол тиймэрхүү ур чадвар бол байсан тодорхой хэмжээнд тийм. Тэгээд бидэд бол одоо тухайн үед чинь нэлээд одоо амьдрал эзэж байгаа шүү дээ тийм. Тэгээд бас учир ойлгодог болоод гэдэг шиг. За ер нь бидэд энэ хэсгийг чадахгүй байна. Чи энэ хэсэг төр чадчих магадгүй юм шиг байна тийм. Бидэд энэ хэсгээ бол сайн хий буюу одоо тэр бүтээгдэхүүн тэр бол төвлөрий. Чи эсрэгээр энийг олон нийтэд одоо хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх те. За тэгээд энэ манлайлах хэсгүүдийг авч явмаар байна гэд. Ингээд хоёр талаас хамтраад өөрөөр дахин үүсгэн байгуулагдах хэмжээний тухайн үед юм хамтрал бий болсон. Тэгээд тэр ч утгаараа би Отгон баяр захиралд бол анх хэлжлээсэн л та. За ингээд эдгээр одоо Mizorn-ы бүтээл боловч чи үүсгэн байгуулагч гэж хэлэгдэх хэрэгтэй. Энэ чинь баг оргуу хоосныг л дахиж хийж байгаад ялгаагүй ийм зүйл хэвлэж байгаа. Тэгээд тэр нь гэхдээ тодорхой хэмжээгээр үр дүн гарсны дараа бид гэж хэлжсэн л та. Тэгээд 17 онд бид чинь хэлээд за тэгээд бид чинь бас зүгээр байх Отгон баярт өргөж байгаа шүү дээ. За ингээд чамд хүлгийн жолоо өгж байгаа юм чинь чи энэ компани хөрөнгө оруулалтыг бас шийдэх хэрэгтэй шүү. Бидэд бас 3-4 жил хөрөнгө оруулалт авах гэж чадаагүй юм. Тэгээд 6 сарын дараа ер нь англи хөрөнгө оруулалт гэх юм анхны гаднаас хөрөнгө оруулалт авч ирсэн тийм төгтөд. Ер нь стартап бол хөрөнгө оруулалтаар л урагшилж явдаг. Мэдээж тэр хөрөнгө оруулалтыг зөв зарцуулж чадахгүй бол одоо бүтлгүүд нь зарцуулаад ингээд нэг төгрөгч гэсэн цаашаа ингээд бүтээмж бий болгоод байвал урагшаа явдаг. Тэгэхээр бид бол харцсангүй орж ирсэн мөнгийг зөв зарцуулаад тэ зөв хөрөнгө оруулалтууд хийгээд ингээд дараагийн хөрөнгө оруулалтыг 20 онд тус аваад ингээд урагшлаад явсан. 2 удаагийн хөрөнгө оруулалт авсан юм байна.
байхгүй. Тийм төвхтэй. Тэгээ Отгон баяр захирал анхны захирал нь байсан. Тэгээ UBCab компани маань бол одоо бол анхны такси компани UBCab юм шиг байсан боловч тэрнээс цаашаа яг технологийн хөгжлөөрөө хувьсаж өөрчлөгдөж сайжраад UBCab Холтон гэдэг малгаан дор ерөнхийдөө бүгд технологийн компани нэгэн такси салбарт үйл ажиллагаа явуулдаг хүргэлт хоол гэдэг ингээд салбарлах замрах орсон. Тэгэхээр тэр хүрээндээ бол технологийн компани учраас би технологийн компанийхаа захирлыг хийгээд Холтонгийн захирлаар ажиллаад явсан тийм төвхтэй. Тэр хөрөнгө оруулалт авснараа юу сайжирд юм бэ гэж одоо хүмүүс үгээр мэдгүй ч магадгүй шүү дээ тий. Хөрөнгө оруулалт бид нарыг ийм юм дээр ингээд бүсдэлт юм аа гэх. Яг хөрөнгө оруулалт бол хоёр том одоо өгөөчтэй менеж би бол ойлгосон. За нэг нь бол тэр нөгөө үүсгэн байгуулагч тэр бизнесийг одоо удирдах явж байгаа улсуудад хөрөнгө оруулалтыг дагаад мэдлэг орж ирж байгаа. Өөрөөр хөрөнгө оруулалт гэдэг бол бид нар аль болох гайгүй хүнээс л авах гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө биднээс хамаагүй илүү туршлагатай тэр бизнесийг харах өнцөг зах зээл олон талын мэдээлэлтэй хүн байгаа учраас нэгэнт мөнгө оруулсан хүн бол бас хараад нөгөө гэрлэлт гэж ярьдаг л та тийм. Хөрөнгө оруулалт гэдэг чинь нэг талаар гэрлэлттэй адилхан. Би 5% авсан бай, 1% авсан бай, 20% авсан бай. Би тэр бизнестэй тодорхой хэмжээний хамааралтай болчихж байгаа. Тэгээ тэр бизнесийг өсөж өгчөөсөө яг хүүхд шиг ингээд тэр гэр бүл сайжирсаа гэдэг шиг бодох хэрэгтэй болчихно. Тэгэхээр би цагаа зарцуулна гэдэг. Тэгэхээр тэрнийг одоо бидний зүгээс олж авах гэдэг бол мэдлэг мэдээлэлтэй өсөж өгчих. Одоо миний хувьд нэг төвшөндөө байгаад хахаас яаж гарах уу гэдэг бас нэг төлөх үүрэг нь бол хөрөнгө оруулалт гэсэн. За нөгөө нэг өгөөж нь бол мэдээж нөгөө мөнгө орж ирэхээр тодорхой хэмжээнд төвлөрөх боломж олгож байгаа. Одоо бидний хувьд бол одоо ингээд нөгөө survival mode дээр байна шүү дээ. Ингээл амьд үлдэх гээл юу ч хамаагүй хийх. Тий юу ч хамаагүй гээл ингээл нэг яг үнэхээр ингээд өнөөдрийн талхны мөнгө хөргөж хоосон байхад бол стартапа хөөхөө талх авах нэг захиалгат ажил авах уу гэвэл бас тэр захиалгат ажил руу явчих магадaltaй байхгүй. Ер нь явна. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг бол тэрнээс escalate буюу ингээд тусгаарлаж өгдөг хамгийн том шийдэл. Тэгэхээр одоо стартапын бизнесүүд хөрөнгө оруулалт авахгүй яваад байна гэдэг бол одоо аюулгүй муу л гэсэн үг. Тэгэхээр одоо Америкийн тэр стартап бол яг над шиг ингээд нөгөө инженер залуу шийдлээ сайн гаргачих болцдог тийм экосистем бий болцсон. Шийдэл нь сайн гараад ирэхэд аянда дараа дараагийн хөрөнгө оруулалтууд ингээд аваад бүцэлдэг шиг ингээд шатнаар ингээд явуулчих чаддаг. Тим өндөр түвшинд өгчсөн. Манад бол хараахан тэр нь хөгжөөг байгаа учраас одоо энэ early stage гэж ярьдаг шүү дээ. Анхны энэ стейжүүд амар хэцүү байна л да. Ер нь бол бид нар шиг заавал юм хэцүү байх туулж ингэж гарч ирэх албагүй байхгүй ер нь зарчмын үед те. Тэгэхээр яг хуу тэрнийг бас ойлгох хэрэгтэй тийм нөхцөл байгаа юм байна. Тэгэхээр бид нар илүү л жоохон гүрэх юм байна те. Бусад тэгэхээр өрсөлдөх чадвар энэ хувьд бол бас жоохон дутуул болчих жоо гадны бизнесүүдтэй өрсөлдөх. Хурдан боож чадахгүй байна. Хурдан дараагийн түвшинд гарч чадахгүй байна. Их цаг үрж ийн л гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол 4-5 жилийн дараа тийм хөрөнгө оруулалт аваад тэгэхэд дөнгөж амьсгаа авах хэмжээний болоод тэгэл яг бүтэн жил төвлөрөөл одоогийн UBCab-ийн сууруудыг дөнгөж тэнд л тавьж байгаа байхгүй тий. Тэгэл одоо инженер ядаж бүтэн цагаар ажиллах боломж үүсэл нөгөө бизнесийн одоо хариуцж байгаа захирал маань ч гэсэнтэй зарим нэг юм анхаарах одоо илүү цаг нь яг үнс юм руу анхаарах боломж нь үртэл ингээл явж байгаа. Тэгтэл хөрөнгө оруулалт бол хизээд одоо хангалтгүй байдаг учраас хурдхан зүгээр тэр хөрөнгө оруулалтыг ашиглаад дараагийн түвшинд хурдхан авчихыг л төлөвлөх хэрэгтэй. Тэгээ тэрний дараагийн түвшний хөрөнгө оруулалтыг авах чиглэсэн л байх хэрэгтэй. Түүнээс нэг хөрөнгө оруулалтаар бүгдийг шийдэх үгээс явж боломжгүй. Тийм тий. Подкастын ивент итгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. За, angel investor ороод захиусны ингээд хөрөнгө оруулагч байгаа тий. Ер нь бол бас л fail дэх одоо бүтлгүүдэх магадaltaй компани руу хөрөнгө оруулж ин гэдэг утгаараа эрсдэл үрж байгаа учраас angel investor гэж нэрлэж байгаа тий. За, angel investor-ийн дараагийн шатантай маань ямар ч хийсэн нэг дараагийн шатандаа гаргачихлаа. Тэгээ venture хөрөнгө оруулалт авсан. Тэгээ энэ бол бас айгуу сайн одоо жишээ гэж стартапын сайн жишээ гэж хараад байгаа. Яагаад тэгэхээр angel investment авсан байна тий. Хойноос нь venture хөрөнгө оруулалт авсан байна. За ингээд MCS investment-ийн venture investment авлаа. За үүний дараа бол бас шал өөр шатанд гарах шаардлагатай болоод эхэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр venture хөрөнгө оруулалт авсан төвхийг ярьж өгч. Тий одоо энэ дэр бас нөгөө зарим хүмүүсүүд манайхаа буруу ойлголттой байдаг гэж магадгүй юм шиг байлаа. Одоо MCS-ийн одоо охин компаниудын нэг адил бодох ч гэдэм үү те. Тэнгүүд л тухайн үед MCS компани юу болж ирсэн гэхээр ер нь 2-3 жилийн стратеги гаргаад бид нар стартап бизнесүүдэд одоо тодорхой хэмжээний орчин үүсгэх тал дээр нь хөрөнгө оруулагч байдлаар бас орж ирэх ёстой байна гэдэг. Тэр бол corporate буюу компани төсөл биш, цэвэр хөрөнгө оруулалтын сан байдлаар орж иж байгаа байхгүй тийм. Олон улсад угаасаа тийм байдаг. Тэгээд
зөвхөн MCS ч биш, Tesla-с тухайд тэгж зорьсон юм байлээ. Одоо энэ том групп компаниуд маань тухайд ерөнхийдөө ижлэгэн одоо нэг шийдвэрүүд гаргасан юм байна гэж ойлгосон. Тэгээд инвестмент буюу хөрөнгө оруулалтын цэвэр компани тусдан салгаад байгуулад хоолдонгийн хайр одоо юу биш, харьяа биш. Тэ? Цэвэр тусдаа юм сан байдлаар гарчиж байгуулагдсан түүхтэй юм байлээ. Тэгээд бидэд яг тэр үед нь таарад бидэд тухайд одоо дараагийн шатны хөрөнгө оруулалт хэрэгтэй үе болцсон гадуур уулзалтыг явж исэн үе таарсан. За тэгээд яг MCS-ийн одоо захирлуудтай тухайд бас уулзах боломж нь гараад уулзсан. Маш хурдан бүтсэн. Яагаад тэгэхээр угаасаа тэнд бас тийм бэлтгэл ажил компани бий болцсон явж исэн учраас хөрөнгө оруулалт компани хайгаа явж исэн учраас бид тэрэнд нь яваад баг очсон. Тийм түүх. Тэгээд одоо хошин гэдэг шиг эргээд бас бодоход бид хэд нөгөө за одоо хөрөнгө оруулалт очил гуйх харчин бүтэхгүй байгаа шүү дээ. Тэгэл үнэлгээ мань ихтэй байгаа юм болов өндөр хөө яах вэ гэл аюу дотроо ярьдаг шаналдаг байсан. Тэгэл MCS тэр хөрөнгө оруулалт шууд бүтээл марга yes гэл баг шууд хэлүүлэл гарангуутал гарч ил арай бага мөнгө авахар болчихоо арай өндөр хөр болчихоо гэл бас тиймэрхүү ярианад болж ирсэн. Гэхдээ бид эдийн үед нэг харж байсан зүйл нь яг түрүүний энэ ойлголтыг олон алдаад харч нь бас ойлгож байгаа. За хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш юм байна. Энэ дагаад мэдлэг орчих хэвээр хэдүүлээ болоогүй байна. Тэгвэл зөвшөөрье. Дараагийн төвшөнд хэдүүлээ гарахын тулд мөнгнөөс илүү тэр дагаж орчих мэдлэг нь хэрэгтэй байна. За MCS-ууд гэдэг бол менежментийн хувьд одоо Монголдо сайн компаниудын нэг шүү дээ, тийм. Тэгэхээр энэчнээс хөрөнгө оруулалт авах гэдэг нь бол хэдүүлээ одоо үнэгүй их сургууль сурах хэмжээний хөрөнгө оруулалт бас авчна гэсэн үг. Тэгэхээр энийг бас олж авъя энэ төргээд тэг зорьсон учраас баг тэгээд тэр мөнгө төгрөг хэдээр үнэлэх нь бас нэг чухал байгаагүй бидний хувьд. Тэгээд авсан төгрөгтэй. Тэгээд одоо ч тэрэндээ сэтгэл хангалуун байдаг. MCS компаниуд бол одоо миний зүрх сонсноор 30-40 компанид хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьд юм бэлээ. Тэгээ нөгөө стартап яг онлоор бол тэндээс маш цөөхөн үлдсэн. Тэгэл одоо нэг MCS-ийн баг ганц хоёрхан амжилттай төслүүдийн нэг юм шаардаад л тийм 30-40 одоо бизнесүүд зарим нь одоо ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж л байгаа тийм. Ийм бас төвхтэй. Тэгээд венчур хөрөнгө оруулалт гэдгийн гол одоо ялгаа нь бол нөгөө хувийн компаниг төсөл эхлүүлэхээс бол шал өөр. Зөвхөн хөрөнгө оруулалт хийн. Хөрөнгө оруулалтыг дагаад мэдээж тодорхой хэмжээний хяналт гэдэг юм уу тоц мөцөд нь гişүн орчих. Менежментийн дэмжлэг бас үг. Тийм одоо нэг зөвлөгөө өгөх байдлаар орж ирнэ өгөхөөс биш компани үйл ажиллагаанд бол оролцохгүй тэр охин компаниудтай ажилтдаг шиг тийм зарчмаар ерөөсөө ажилтдаггүй. Цэвэр хөрөнгө оруулалтын өгөөжийг бодож тооцоолдог тийм компани гэсэн. Тэгэхээр бид хэд бол эсрэгээр ачаагаа үрсээр байгаа. Одоо энэ бизнесийг яаж өшөө одоо олон дахин том компани болгох уу? Бүр олон улсын зах зээлд гаргаад энэ хөрөнгө оруулагчдын өгөөжийг хэсэх үү? Зөвхөн одоо венчурч биш нөгөө энжел хөрөнгө оруулагч маань ч гэсэн одоо ч гэсэн бас бэж байгаа. Энжел хөрөнгө оруулагч нь бол цаанаа дахиад 4-5 хүнтэй нэг компани байгаа тий. Гэх мэтчлэн ингээд UBCAP-ийн хувьд бол одоо бараг 10 хэдэн хувьцаа эзэмшигчтэй. Маш юм тархаа хувьцаатай гэсэн. Одоо дахиад хөрөнгө оруулагч буюу олон нийтэд 25% санал болгох. Дахиад бүр ингээд задгаа эзэмшигчтэй юм компани байгаа. Тэгээд мэдээж үүсгэн байгуулагч нар бол нийлээд хамгийн том хувьцааг одоо бүрдүүлдэг компани удирддаг юм тогтолцоотой. Яг л олон улсын стартап компаниудын жишгээр л явж байгаа компани гэсэн үг. UBCAP IPO-гийн талаар сая та дурдлаа тэрийг гэхдээ ярихаас өмнө нэг зүйлийг би танаас хариулчихъя гэж бодож байна. Тэр нь одоо та болохоор ажиллагаа ихэнд хэлсэн. Тэгээ би бол яг ингээд уртхаа сайн хийх хэрэгтэй гэж боддог хүн учраас тухайн үед одоо яг хөө та ажлууд авчирдаг байсан байна л да. Entrepreneur сэтгэлээ байхад байсан. Тэгвэл ер нь гол төвлөрж исэн зүйл бол таны гол сайн бүтээгдэхүүн гаргах гэж явж байсан. Тэгээ Мизорно удиртай авчихсан. За тэгээ явж байгаад та UBCAP Holding-ийн компани гүйцэтгэх захирлын үүргийг авах боллоо тий. За тэгэхээр чи нөгөө нэг ажил үүргийн хувьяаш тань бол шал өөр болоод эхэлж байгаа тий. Багийг удирдах, стратеги төлөвлөх. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүстэй харилцах шаардлагатай болоод эхэлж байгаа тий. Тэр энэ шилжилт танд ямар шалгууруудыг өгөв? Тий яг одоо ч суралцаал явж байна. Би бол яг холдинг компанийн захирал ямар байх хэвтэйг бол одоо саяхны хүртэл мэдээгүй л гэсэн. Тэгэл яг одоо ч мэдсэн юм байхгүй л та сураад ингээд явж байна. Гэхдээ яг нэг одоо чухал зүйл бол одоо нөгөө зарчим гэдэг шиг чухал зүйл бол байгаа нь. Ямар ч байсан би хүмүүстэй маш сайн ойлголцож хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгжээж энэ дундын бүтээгдэхүүн одоо чанартай, дундын бизнесийн тэр өгөөж чанартай байх боломж нь бүртэн тий. Түүнээс хуучин шиг ингээл би зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлээл тэр хэсгээ хийгээд ээж болно л да. Тэгээд тэрэн дээр илүү ач холбогдол өгдөг. Гэтэл одоо энэ чинь бид нар
олуулаа болоод эхлэхээр нөгөө олуулаа яах гэж нэг төрт болоод байгаа юм гэхээр бүр л илүү их өр нөлөө өгөөж явчих гээд шүү дээ тий нийгэмд одоо импакт гэдэг шиг. Тэгэхээр энийг бий болгоход өсөөсөө өдөр олон хүн чинь бүгд гар нийлж нэг юм сэлвэрчж шиг ингэж завин дээр байх сэлвэрчж шиг ажиллах хэрэгтэй болчихсон. Тэгэхээр би нөгөө жижиг деталь тэр үндсэн ажлын юм гэхээс илүүтэй бүх хүний бүтээмжтэй байх, бүх хүн нэг сэтгэлтэй байх энэ төр гэдэг бол илүү чухал сэдв болоод эхэлж байгаа юм л да. Гэхдээ тэрэн дээр нэг бэлтгэл ажил би өөртөө бас хийж исэн юм байна гэж бодож байгаа. Мизорныг би яг тодорхой хэмжээнд удирдаад инженерүүдтэй нэлээд удаа ажиллаад явсан. Тэнгүүд л тэнд нэг онцлог байсан нь инженерүүд бол яг технологийн компани зардлын бол одоо бараг л 90-90% эхний үед явандаа бол жоохон багсан. Тэгтэл тэр өндөр хөв бол буурдаггүй. Цалингийн зардлаа. Цалингийн тий. Тэр чинь юу гэсэн үг гэхээр ер нь бид нар яг хүнээр одоо үйлдвэрлэл хийдэг гэсэн үг. Тэ бизнесийн онцлогоор бол хүнээр үйлдвэрлэл хийдэг. Тэгэхээр тэнд нэг хүн гэдэг бол амар чухал. Тэнд нэг хүн зүгээр суун гэдэг бол одоо маш том асуудал үүсгэх гэсэн үг тий. Тэгэхээр тэр үүднээсээ би Мизорн дээр хүмүүстэйгээ буюу инженерүүдтэйгээ өөрөө би тэгээ инженер учраас тэр хүмүүсүүдийг ойлгох өгөгдлөс байгаад байна шүү дээ. Тэгээд маш сайн ингэж тэр хүнийг нь ойлгох гэж эмпати гэдэг шиг тэр хүний оронд өөрийгөө тавих гэдэг юм уу ингээд тэгээд яг ийм зөвхөн ажлын төвшөнд холбогдох биш. Хов хүний төвшөнд холбогдож асуудлыг мэдэрч ойлгож тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж ийж ажил дээр үр бүтээмжийг сайжраад байгааг хардаг байсан учраас баг сэтгэл зүйчийн инженеруудын сэтгэл зүйч маяг төвшөнд хүртэл хөгжсөн гэж өөрийгөө ер нь боддیں۔ Тэгээд тэр үрээнд ингээ явсаар хагаад ер нь хүнтэй ажиллах бэлтгэл ажил бол ер нь тодорхой хэмжээнд хангагдсан гэж одоо сүлд бол тэр дүгнсэн өөрийгөө. Тэгээд тэрнэгээрээ холдонгийн захирал болоод ингээд явахаар яг л адилхан би хүмүүстэй л ажиллаж байгаа юм. Илүү одоо гэдэг бүх компани хэмжээнд загварчлал хийж байгаа юм. Одоо өөрөлд би бол сүүлийн нэг 5 жил бол үнэхээр зүгээр загварчлал хийлээ. Тэр нь юу юм гэхээр одоо дизайнер гэж ярьдаг шүү дээ тий. Товчхоноор бол дизайнер гэдэг чинь ер нь юу юм гэхээр ингээд загварчлал хийж байгаа. Гэхдээ миний хийж байгаа загварчлал юу юм гэхээр хамгийн одоо сайн бүтээгдэхүүн гаргадаг. Тэр нь одоо хүнд үнэхээр тустай байдаг. Тийм бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргадаг компаниг загварчлах ажил хийж байгаа байхгүй тий. Тэрэн дотор технологийн компани яаж ажиллахын загварчлахын тэр гарч байгаа бүтээгдэхүүн бас хүний амьдралд яаж загварчлал үүсгээд өрөөгөөж авчирж байгаа юм тий. Гэх мэтчлэн ингээд ер нь дандаа загварчлалын ажлууд л хийсэн гэсэн үг. Тэгээд тэр загварчлал гэдэг бол дандаа хүмүүстэй ажиллана. Хүмүүстэй ажиллах дээрээ тэр кайзен майзен гэдэг шиг байнгын сайжрах одоо хэв маяг ашиглана. Тэгэхгүй нэг хэвийн тогтмол өсгөл байгаад байвал бас болохгүй. Загварчлал маань өөрөө одоо AI гэдэг шиг өөрөө сураад ингээд сайжирж явах хэрэгтэй болно. Тэгэл зүйлдээ би бас бодлоо ингээд дандаа нэг юм транзишн гэж ярьдаг чинь шилжилтийн үед байгаад байгаа юм шиг мэдрэмжүүлэлтээ авдаг. Хизээш нэг юм за энэ яг ингээд болчлоо доо. Тогтчлоо доо тий. Энэ бол одоо ингээд хэсэгтээ ингээд нэг теорем гэдэг шиг батлагдаад нэг үрдэн өгөхөр болчлоо доо гэж ерөөсө мэдрэмж ерөөсө авч байгаагүй. Дандаа л нэг юм транзишн хийгээд байгаа юм шиг. Бид нар ирээдүйд ийм байх хэвээр. Өнөөдөр нэг ийм байгаад байгаа шиг байна. Гэхдээ энэ лөө шилжихэд хэдүүл ийм бэлтгэл ажлууд хийх хэвээр гэл нэг тийм мэдрэмжүүд авдаг. Тэгээд тэр хүрээндээ бол одоо сураал яваад байгаа юм болов уу гэж бодоод шүү дээ. Тэгэхээр одоо л би ингэж хоолтонгийн захирал болох ёстой гэдэг одоо зорилго өөртөө жишээ нь тавьчих явах жишээтэй тий. Тэгмээс яг юм уламжлалт технологи одоо байхгүй байсан үед технологийн компаниудын хоолтонгийн захирлууд бас ямар ч байсан юм мэдэхгүй л. Тэгэхээр би энэ цаг үед бол арай өөр технологид суурилсан. Гэхдээ ер нь бол технологийн компани гэж яриад байгаа бол бас яг адилхан бизнес хийж байгаа юм байна. Тий. Тэгэхээр нэг тэр компани загварчлалууд бол тухайн цаг үедээ хамаарч жоохон өөр байна өгөхөс ерөнхий хэв шинж бол бас ойролцоо юм байна л гэж бодсон. Подкастын ивент тэтгэгч Кафе Верняно. Подкастын дэмжигч Elsie Waikiki. Үдчихэж байгаа хүмүүс хоёлаа төсөөлөл үүднээс за холдинг компани бүтц рүү орцсон гэж яриад байгаа шүү дээ хоёлаа тий. Тэгэх нөгөө нэр нь өөрөө UB Cap Holding учраас дахиад нөгөө UB Cap гэдгийг өөрөө ингээд төөрөгдүүлээд иж магадгүй. Тэгээ гол юм нь UB Capital юм биш үү. Тэгээ юу одоо ийм толгой компанитай ийм холдинг юм бэ гэдэг ингээ гайхаж байгаа хүмүүс та бид нар ийм салбарт ийм хөгжүүлж байгаамаа. Эдгээр нь ийм экосистем юм аа гэж тайлбарлаж өгвөл. 2 жилийн өмнө л би нэг бас арга хэмжээнд оролцохдоо яг хэлж ирсэн. За бидэд ийм дундын бриж гэж ярьдаг шүү дээ. Гүүр холбогч. Одоо холбон тоглогч гэж ярьдаг шүү дээ. Багттай байдаг. Тим ер нь тоглогч юм байна. Бидэд одоо хүн ингээл зориггүй такси барьна гэж байдаггүй юм байна. Тэ? Одоо ингээл хотоор зугаалъя гэж такси барьдаггүй. Ажилдаа явъя гэдэг, харьяа гэдэг. Эсвэл газраас нөгөө төрий. Тийм, Агаас Б зоригтой явж байгаа. Тэрэн дунд харин манай үйлчлэгээ байгаад байна. Агаас Б зэгт бараа хүргэж байгаа. Тэрэн дунд манай үйлчлэгээ байгаад байна. Бидэд ер нь өөрсдийн онцлогоо ингээ харах юм бол
Бидэд тодорхой хэмжээний холбогч маягийн юм байна. Тэгэхээр бусдтай аюу гэсэн хамтарч ажиллах юм, бусдад боломж олгохын төлөө явах юм байна. Тэгэхээр бидэд экосистем байдлаар бизнесээ одоо харьяа гэдэг ингээд 2 жилийн өмнө ярьжсэн. Одоо жишээ нь манайх такси компани гэж хүмүүс ойлгодог байх. Бидэд бол дотроо технологийн экосистемийн бас нэлээд гайгүй тоглогч болчихоо да гэж өөрсдөө бас харж байгаа. За тэр нь баримтаар дурдах юм бол манай таксины одоо дуудлага өгж байгаа хэрэглэгчийн төлбөр тутмын тий. За одоо магадгүй 100 төгрөг тутмын 10 төгрөг нь дотоодын технологийн компаниуд руу явж байгаа. Жишээлбэл одоо жолооч нар онлайнаар гэрээ байгуулахад e-гэрээ гэдэг компанид бид нар төлбөр төлж байна. Одоо Монгол цэвэр технологийн дотоод компани тий. За утасны дуудлагаар бид нар нөгөө санал гомдлоо хүлээж аавна, SMS-ээр нөгөө хэрэглэгчтэй харилцана гэдэг ихэд Callpro-гийн одоо Монгол цэвэр технологийн компанитай бас амжилттай явж байгаа. Эдний үйлчилгээний төлбөр төлж байна. Санал гомдлын ticket систем гэдэг байдаг биднээс дотоодын Greensoft компани одоо бас бүтээлийг хэрэгжилж байна. За одоо сургалтын систем, за бид нар суглаа гэдэг одоо жолооч нарт суглаа явуулгач гэдэг юм уу. За өөр одоо ярих юм бол одоо ингээд баг 10 компани гарч ирчихлээ. Бид ерөөсөө анзаараагүй байсан. Тэгэхээр бид нар нөгөө юу хэлэх гэдэг нөхөр аль үжээ нөгөө хэрэглэгч бол тийм өөртөө тухтай бүтээгдэхүүн хэрэглэхийг л илүү төсдөг болохоос биш. Энэ 10 компани бүтээгдэхүүнийг харуулнгийн зэрэг гэдэг тус тустай аппликейшн хэрэглэх сонирхол боломж болцсон муутай. Тэгвэл борлуулалтын суг нэг байгаад шүү дээ. UBCAB-ийг хэрэглэж явах цаана 10 технологийн компани төлбөр төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн хэрэг бидэд аль үжээ технологийн экосистемийн олон улсын яг жишг шүү дээ. Одоо Google, Microsoft, одоо Grab, Kakao гэдэг энэ компаниуд чинь нааталтаа нэг дүрээр үйлчлэгөө үзүүлээд яваад байгаа юм шиг боловч энэ чинь яг л бизнестэй адилхан value chain гэж ойлголт өгдөг шүү дээ. Нааталтаа нэг ундаа ирээд байгаа юм шиг боловч энэ савыг хийж байгаа нэг компани байна, бөглөөг хийж байгаа нэг компани байна. За тэгээд тэр бусад найрлага гэдэг value chain үүсэж байгаа гэдэг. Технологи бас яг адилхан. UBCAB-ийн цаана одоо магадгүй цаашдаа тэгээд 50 компани ч одоо хоолнд ирэхэд бид ресторан систем хийгээгүй, менюгийн систем хэрэгжилж байгаа ч гэх юм уу гэдэг. Тэгэхээр тэндээс захиалга болон төлбөр төлж байгаа. Гэт инхээр чинь value chain бол технологи төр бүр нэг байх боломжтой. Нэг одоо value chain буюу нэг юмцын одоо хэрэглэгчээс авч байгаа төлбөрийн цаана маш олон бизнесүүд итгэгдэж байгаа юм байдаг. Тийм ч учраас технологийн нөгөө зарим стартапууд Google-д бид нар бизнесээ зарна холбоно гэж анханасаа баг тийм зорилготой бас эхэлж идэг тий. Тэгэхээр бидэд бол тийм экосистемыг бас хийгээд явж байгаа юм байна гэж өөрсдөө бас харж байгаа. Түүнээс экосистем гэдэг хүмүүс ярихтаа нэг юм яг тодорхойгүй яриад байгаа шүү дээ тий. Бидний хувьд бол тэр яг юм тоотой тодорхой болж улам дүр зураг ортж ирж байгаа. Одоо тэгээд цаашлах юм бол ойлгомжтой тээврээр юу холбогдож болох вэ? Тэр холбогдож байгаа бизнес мэдээж үндсийг авах хэрэгтэй шүү дээ тий. Тэр value chain-ууд ингээд үргэлжлээл явна гэсэн үг. Тэгэхээр холдинг гэдэг компани бол энэ үйл ажиллагаатай зуралдаад үйл ажиллагаа гэхээс илүүтэй экосистем нь бас өөрөө эрүүл экосистем байх хэрэгтэй. Энд чинь явж байгаад нэг газар бас унчиж болохгүй, доктортой урт хугацаанд явах хэрэгтэй, шудраг одоо дүрмтэй байх хэрэгтэй ч гэх юм уу тий. За тэгээд тэр бизнесүүдээ соёл эрсдлүүдийг нь хөрөнгө оруулалтуудыг нь гэдэг шиг яг жинхэнэ нөгөө классик холдинг компани байх хэрэгтэй. Түрүүний яг хэлдэг бидэд холдингийн нэрийг бол нөгөө анханасаа UBCAB гэдээ явцсан. Тэр бол нэр нь заавал адилхан байх. Ер нь албагүй. Холдинг гэдэг компани бол классик утгаараа одоо тэр үндсэн үйл ажиллагаанаас бусад тэр гол анхаарах том сэдвүүдэл хийх хэрэгтэй байгаа. Одоо л би сүүлийн үед энэ чиглэл рүүгээ жоохон ажиллаж эхлэх гээд. За ер нь дараагийн миний амбиц бол ойлгомжтой. Ер нь олон улсын түвшинлүүл одоо дараагийн левел рүү гарах одоо ажил руу орё л гэж бодож байгаа. Нэг одоо сүүлийн хэдэн жилчингээ одоо давхар нөгөө UBCAB компани захирлыг бас Атган баяр захирал маань өгсөнтэй холбоотой бас давхар хийгээд яваад ирсэн учраас operation холдинг хоёр бол бас жоохон холилдоод байгаа тал бий тий. Тас хэлж штэ одоо дахиад биднэрээр дамжаад 10 одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн компанид өөрсдийн гэсэн ажлаа хийсэн хадлаа ашиг хүртэж байгаа тий. Яг магадгүй өөр компаниуд бол юу гэдэг чинь бидэрт инженерүүд байгаа. Бид нар тэр гэрээний системийг өөрсдөө хийж ил та гэл те. Үгээний түүл бичүүлж ил та одоо код бичдэг инженерүүд юу л байна инженерүүд маань байна. Бидний суур инженерүүд штэ гэл. Тэгж болох байсан баг л та. Тэгээ гээгүй гэдг нь бол гой сонсогдож байна. Тэгээ тэр нь өөр экосистем болж байгаа гэж тайлбарлаж байгаа нь бас гоё байна. Гэтэ энэ майндсет гэж ярьдаг шин энэ сэтгэлгээ нь ямар суурьтай юм бэ гэж байгаа юм те. Ер нь тэгэл 100-ны 80% нэм л байдаг юм бэ л дээ. Зөвхөн монголчууд нөгөө арай сүүлдийн технологийн бизнесийг ойлгоод гэдэг юм уу энэ одоо нэг хөрөнгө оруулалтын орчин ч гэсэн бүрдэг байна гэдэгтэй л холбоотой баг. Тэгэхээр ингээд нэг ойлгоогүй байгаа л асуудал юм бэл. Бидэд бол энийгээ жоохон ойлгож байгаа юу л гэж өөрсдөө бодоод байна. Ер нь гэхдээ маш олон төсөл фейлд гэхэр чинь бас хүн
тэнэглэн биш бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Зэрэг өстой хүний шуналчаа хязгааргүй юм болохоор бүгдийг хийчмээр санагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол нэгдүгürt боломжгүй юм байлээ. Хоёрдугаарт манай бас технологийн орчин ямар байгаа вэ? Хүний нөөц ямар байгаа вэ? Урд хурдгаа хийгээд тэр нь чанартай байвал өссөн үсээгүй бие биендээ өгөөж өгнө. Одоо нэг юм за энд 90 оноос үүссэн л асуудал багтаа нөгөө дөнгөж хувийн гэдэг ойлголт бий болчихоор одоохондоо нэг юм ownership гэдэг mindset одоо яваад байна удаа л гэж зүгээр миний хувьд хараад заавал нэг юм өмчлөх сэтгэлгээ тий. Тэгэхээр нөгөө гой бизнес байхаар би өмчлөх хэрэгтэй гэж ойлгоод байгаа байхгүй тий. Гэтэл бидэд болохоор холбочоо. Холбоод тэр бизнес ч өгөөж аав. Бидэд ч гэсэн цаг хугацаа мэдгүй тэнд одоо фейлдэхийг ч үсэхгүй шүү дээ тий. Тэгээ бөөн одоо би нэг л юм боддог байсан бол би хоёр юм боддог болох нь байна тий. Тэгээ эн чинь миний хайрын цаг хугацаа шүү дээ. Бас нэг талаасаа. Тэгэхээр бидэд бол энэний төлөөсүүдийг зөндөө төлжсэн учраас бас тодорхой хэмжээнд ясмахандаа шингэлээ ойлгож чаддаг. Тэгээд за зөөхөө холбий. Ер нь танаа компанитай бид нар хувьцааны оролцоотой ч байх албагүй. Ер нь тэр чинь илүү төвхтэй гэрэлч гэдэг шүү дээ. Бизнес гэрээний харилцаатай байгаад аль нь үнцийг авч ийн хэрэглэгч бас эцсийн дүнд үнцийг авч ийн амар хурдан зовлонгүй те хуучин офс дээр бүртгүүлдэг байсан ч олооч бол одоо бүртгүүлэхгүйгээр онлайнаар бүртгүүлж чинь. Тэгтээ бүгд яг стандарт хөлсний дагуу байлгах чадаад байна. Тэр ажлыг өөр нэг бидний ямар ч одоо цаг зарцуулаагүй аль хийчлээ. Тэрнийхэн төлөө үүсгэнээс авъя гэж байна. Энэ яагаад болохгүй юм те. Ингээд бодоод үзэхэр бол хожил нь бол одоо тэрл байгаа даа юм л та. Тэгэхээр энийг ойлгоогүй цагт бол тэгэл алдаал явах юм байл гэж би бол ойлгосон. За үүний дараачаар та болохоор миний нэг ярихыг хүсэж байсан сэдвэл IPO-гийн талаар байгаа л да. Яагаад тэгэхээр UB Capital 2025 онд IPO хийх гэж байгаа. Тэгээ зөвшөөрлөө авсан. Санхүүгийн зохицуулах хооронд зөвшөөрлөө авсан гэдэг мэдээлэл гарсан. Хөрөнгөний зах зээл болон хөрөнгө оруулагчдаар иргэд бас хүлээлт үүссэн байсан болов уу гэж харж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө юм чинь танигдсан компани учраас тэгээ нөгөө олон хүний мэддэг компани учраас үйл ажиллагааг нь мэддэг компани учраас за яг ер нь зүгээр таксигаар нь мэддэг ч гэсэн энэ IPO-г дамжуулаад одоо ийм холдинг компани юм байна гэдгийг мэдэх боломж байсан. Ингээд ийм гоё IPO болох байсан тий. За тэгээ ямар ч ийсэн IPO хийхийг зарлаад хүлээж байсан боловч ер нь бол UB Capital IPO-г хойшлуулсан. Миний бодлоор одоо тухайн хуулийн хугацаанд бол нөгөө та бүхний гаргасан цаасны танилцуулга бас хуучирсан байсан байх гэдгийг. Түүний дараачаар бас миний ойлгочоор нөгөө UB Express гэдэг хүргэлтийн тий одоо Тэмүүгийн хүргэлт гэдээ бид нар бас сайн мэддэг болсон. Тэр бизнесийн бас ашиг орлого тэлэлт гэл зөндөө олон бизнест тань бас төсөөлөөгүй эргэлтүүд санхүүгийн үзүүлэлтүүд нь төсөөлөөгүйгээр дээшлсэн ч юм уу иймэрхүү юмнууд гарсан байх. Гэсэн таамаглал зүгээр одоо хөрөнгө оруулагчдын дунд ингээ яригадад явсан. Гэхдээ та өөрийнхөө зүгээс хэлэх бах тий тайлбараа аль бие ёсоор за бид нэр ийм шалтгаантайгаар IPO-г хойшлуулсан шүү. Тэгээд юуны өмнө нөгөө хүлээлтэнд нь хүрээгүй урмын хугацаанд хүлцэлж чи. Гэхдээ энэ шалтгаантай бидний хувьд бол ер нь бол яг үүсгэн байгуулагчдын хувьд бол энэ мөрөөдөл одоо бидний хувьд бол энийг ерөөсөө энэ зорилгыг бол заавал биелүүлнэ орохгүй тий. Цаг хугацааны хувьд л энэ удаа биш боллоо. За тэр нь яагаад гэхээр технологийн бизнес бол нөгөө уламжлалт бизнесүүдээс маш одоо хурдтай илүү хурдтайгаар өөрчлөгдөд байна. Одоо биднийг одоо ер нь бол нойргол хануулж байна гэдэг шиг тий. Тэгэхээр нэг талтаа бол тэрэнд их боломж байна. Нөгөө талтаа бол бас их ажиллах хэрэгцээ байна. Тэгээд бидэд нэг IPO ч нь одоо баримжаагаар ярих юм бол баг нэг жил хагасын дараа манай нөгөө анхны төлөвлөгөөнөөс нэг жил хагасын дараа шийдвэр гарч байгаа. Тэгэхээр чи нөгөө бидэд одоо технологийн бизнес чинь 1.5 жилд одоо юу л хийж болно шүү дээ тий. Одоо ChatGPT ямар хугацаанд юу болж гарч ирв гэдэгтэй ингээ харьцуулахаар угаасаа маш тийм урт хугацаа технологийн бизнес бол тэгэхээр нэг бизнес гарч ирж болно дампуурч. Тэрнтэй адилхан бид тэр зүр цаасан дээр тухай төсөөлж хийжсэн төсөл байгаа шүү дээ тий. IPO-д өгч исэн. Тэд нар чи аль үжээ ингээд хэрэгжээд явсан юмнууд гарсан. Тий. Одоо нөгөө цаасыг танилцуулах дээр ирээдүйн төсөөллүүдээ өгдөг тий. Одоо ер нь нарийн дүрм журамтай бидэд бол бас анх удаа л одоо энэ процессор явж үзлээ шүү дээ. Бас их чамбаа үздэг юм байна. Одоо олон нийтээс хөрөнгө өсгөж байгаа учраас тэд нар чинь нэг нэгээрээ дуурч чадахгүй учраас өмнөөс нь төлөөлж эрх шиг хамгаалах нь бол зүүн хэрэг. Тэр үүднээсээ бол маш өндөр шалгууртай байдаг юм байна. Тэгээд бидний анхны төлөвлөгөөг бол яс барина гэж үздэг юм байна. Тэгэхээр бид нөгөө анхны төлөвлөгөөн дээрээ зарим нэг төслүүд ингээл
байсан нэг нь сая болж шинэ хийхэ болчихж байгаа юм. За энэ бол одоо хэрэггүй болчлоо. Нөгөө түрүүний ярьдаг цаг хугацаанд биш төсөл болж хувирлаа. Энийг бол одоо ямар ч их шаардлага хайр мөнгө болно те эсэргээрээ. Энэ төсөл чинь харин эсэргээрээ сайн яваад байна. Энийг бүр илүү нэмж хөрөнгө оруулалт гэдэг ч юм уу. Ийм маш олон шийдвэрүүд гарсан. Тэгэнгүүт нөгөө эргээд үнэт цаасны танилцуулга дээр очихоор шал өөрчлөлтөд идэг. Тэгээд бидэд ер нь асуусан л та. За одоо энийг ингээ өөрчлөх бол юу болох вэ гэхээр дахиж IPO-гийн материал бүгдийн ихнээс нь явах. Бүгдийн ихнээс нь явах яг адилхан болно гэсэн. За нэгдүгürt хоёрдугаарт за ер нь бол одоо байгаагаараа тэгвэл авчаад дотор нь одоо зарим хөрөнгө оруулалтуудаа ингээд шилжүүлээд авах боломжтой юу гэж асуусан. Тэр бол огт боломжгүй байт юм билээ. Яг бол олон нийтийг хуурсан болчихно гэсэн үг тийм. Яг тэр зарим төсөл нь амжилттай болохыг үүсэхгүй. Гэхдээ амжилтгүй бол хэн хариуцлагуудын гэдэг асуудал руу орно шүү дээ тийм. Тэгэхээр ингээд ялтчгүй болохгүй зүйл юм байлээ. Тэгээд бидэд ярилцаа за нэгдүгürt бидэд нөгөө бизнестэй итгэл маань улам нэмэгдсэн. Яг л нөгөө тоо үзүүлэлтүүд өдөртэй олон нийтээс авах хөрөнгөөр бид чинь бас бизнесээ илүү өргөжүүлээд тэр тоонд хүрэх байсан чинь олон нийтээс огт мөнгө аваагүй бэжиж бид тэр тоонуудаа хүрсэн. Давуулаад. Тийм давуулаад одоо хүрсэн бизнесийн хувьд. Тэнгүүл бас нэг удирдах байгаа улсуудын хувьд багийн хувьд менежментийн багийн хувьд итгэл төрөөд тийм. Өшөө одоо илүү томруулж хагаад илүү дахиад бүр мачур гэж ярьдаг шүү дээ. Бүр ингээд боловсрцсан компани олон нийтэд санал болгох хэлтэй тийм. Сайн ч үнэлгээтэй болох юм байна. Дээрээс нь тэр үед ч гэсэн олон нийт илүү одоо хүлээмжшөөрөх болох юм байна. Яг энэ удаад бол хэдүүлээ олон нийтэд хүлээмжшөөрөх одоо жишөөрөл авсан нь бол маш том үйл явдал байлаа. Бидний хувьд бол бас бахархаад дотроос жижигэн тэмдэглэсэн гэдэг шиг тийм. Энд бас нэг майлстон шүү дээ бидний. Тэгээд яг олон нийтэд хувьцаагаа бол өгсөнгүү сая бол тийм. Тэгэхээр энийг бол эдэн одоо тодорхой хэмжээгээр хойшлуулж байгаад хий. Тэр үед энэ зарим төслөч улам гоё одоо хүний амьдралд хэрэгжчихсэн. Одоо зөвхөн таксигаар одоо мэдээж IPO-д оролцох гэсэн бол одоо магадгүй дахиад дараагийн IPO дээр бол одоо Тэмүг нь одоо тэр хүргэлтийн үйлчлэгээ нь олон нийтэд бүр дэлгэрэгдсэн, хүмүүс бүр сайн мэддэг. UB Cap гэхээр чи хүргэлт биш юм уу? Хоол хүргэлт биш юм уу гэдэг ингээд бүх үйлчлэгээ ч гэсэн ингээд амжилттай болцсон байгаасаа л гэж бодож байгаа. Тэр хэмжээнд авижтал нь тодорхой хэмжээний бол хүчин шаргалтай өргөжлүүлээд тэгээд IPO-г бол жоохон хойшлуулж байгаа гэсэн дээр юм байна гэж шийдвэр гарсан. Угаасаа процессыг явахаар дахиад нэг жил болох гэсэн учраас. Подкастын ивент тэтгэгч Discover World Travel. Подкастын ивент тэтгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын их дэлгүүр. Шүү дээ. Тэгэхээр яалтчгүй нөгөө онцлог бас байгаад байна л та. Тэгээ технологийн компани гэдэг утгаараа өөрчилж шинжилтүүд явж байгаа. Гэхдээ яг эцсийн зорилго нь бол миний ойлгочоор олон нийтийн мөнгө учраас түүнийг хамгаалах зорилготой шүү дээ. Тэ хамаагүй одоо юу гэх нэг анхны перспективсийн дагуу хийчих гэхээр бизнес төлөвлөгөө өөрчлөгдөд байдаг. Гэхдээ ер нь бол энэ нөгөө том ажил учраас ингээд энэ цаг хугацааны хувьд ингээд зөөрөөд байгаа юм бол байгаа тий. Одоо юу гэдэг хорооноос төвшөөрөл авах цаа дахиад ингээд хуулийн хугацаа гэл ингээд зөндөө бол юм болдог шүү дээ тий. Гэх мэт зүйл дээр тайлбарыг бол авлаа. Би нөгөө өөрөө бас хүлээгээд байсан хүмүүсийн нэг учраас энийг төлөөлөд асууя гэж бодож байсан. За IPO хийхийг бол энэ айлч цаг үед бол гоё. Яагаад гэвэл энэ өөрөө бизнесийн салбарт ч тэр тий. Яг олон нийтийн хувьд гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрийнхөө сонирхлоор компани хувьцаа эзэмшин гэдэг чинь өөрөө айгүй гоё. Тэгээ дээрэс нь та хэдийн хариуцлага нэмэгдэн. Тэгээ улмал хариуцлагатай болно, улмал бүх юм шилэн болно, бүх их тайлангаа тавьдаг болно бид нарт тий. Гэх мэт ингээ олон давуу талтай. Гэхдээ нөгөө талаар за ялангуяа энэ Uber-ийг эзэмшигч компани ч юм уу тий. Нэг юм өөр нэг зүйлтэй одоо нүүр тулдаг байх. Уламжлалт компаниудаас. Тэр нь болохоор та хэдийн хувьд нөгөө Монголын бүх ард түмэн хэрэглэгч учраас ямар нэгэн зүгээр хувь хүн дээр тулгуурсан асуудал нэг жолоочийн гаргасан асуудал компани хувьцааны ханшин нөлөөлөх хэмжээний асуудал болох үү гэдэг нэг айдас байдаг шүү дээ. Одоо яг юм хувь жолоочийн гаргасан асуудал компани нэр хүндэд нөлөөлөх үйл явдлууд дээр ер нь яадаг вэ та? За энэ бол яг нөгөө олон нийтэд хүртээмжтэй үйлчлэгээ хийж байгаа компани болгон дээр л гардаг асуудал баг тийм. Тэгэхээр нөгөө компани болгон энийг тодорхой хэмжээний нэрслийг бууруулах шийдлүүдтэй байх хэвээр. Одоо холдинг компанийн хувьд бол бас нэг анхаардаг зүйл нь тэрлэгс үг л дээ. Бизнес болгон ч ингээ урттай бизнесийн тэлэлтийн араас яваад идэг. Гэхдээ нөгөө талд нь эрсдлүүд бас байгаа. Тэр эрсдлүүдийг нь том зургаар харж бас тооцож явах хэвээр. Тэр утгаараа бидэд бас сүүлийн үед яг энэ дээр их анхаарч байна л да. Одоо жишээ нь олон улсын CX стандарт гэж байгаа. International CX стандарт буюу одоо хэрэглэгчийн үйлчилгээний
дижитал үйлчилгээний стандарт, шинэ стандарт бас бий болж байгаа сүүлийн. Тэрнийг бас бидэд олон улсын стандартыг нэвтрүүлж байна. За одоо бол яг нэвтрүүлээд баталгаажуулалтын үе шатандаа явж байна. За мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэж бас олон жил ингээд явцсан стандарт байдаг. За гэх мэтчлэн ер нь бол арай одоо бидрээс ахиу урд яваа гэх юм уу те жишгүүдийг нэвтрүүлэх ажлууд бол хийж байна. За тэгээ хууль одоо мэдээж үйлчилгээний одоо асуудалтай холбоотой эрсдлүүдийг бас бид тодорхой хэмжээнд даатгалын үйлчилгээ за бусад self check гэж ярьдаг да одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна те одоо гэмтэргийн бүртгэл шалгаж яаж бүртгэх сэтгэл зүйн тест авч яаж бүртгэх гэдэг ч юм уу те үйлчилгээг ингээл одоо явах тусам чанаржуулаад ингээл явчихна гэсэн. За мэдээж бүх эрсдлийг бүгдийг хаацсан гэж хэлэхгүй ч хүн болгон өдөр тутам харилцаж байгаа үйлчилгээ учраас амьдрал баялаг тийм тодорхой хэмжээний асуудлууд гардаг. Гол нь бид нар тэрнийг соргогоор хүлээж аваад үйл ажиллагааны сайжруулалтаа маш богино хугацаанд хийх л чухал. За UBKB-ийн хувьд болохоор за бусад бизнесүүдтэй би бол харьцангуй гайгүй гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо та хэдий хийж байгаа одоо үүлэн галтайгаа тий cloud kitchen гэж байгаа ресторангүйгээр ингээд хоол хүргэлтийн үйлчлэгээ явуулдаг. За ингээд өөр хүргэлтийн үйлчлэгээ бол угаасаа бүх олон улсад ингээд хөгжөөд явж байгаа. Таксины үйлчлэгээн дээр харин хэд хэдэн тийм занал хийллүүд байдаг юм уу гэж хараад идэх байхгүй юу? Тэр нь одоо нэгдүгээр юу гэдэг юм. За олон улсын нэр хүндтэй Uber, Grab ч юм уу аль нэг нь орж ирэх юм уу тий? Монголд орж ирэх юм бол UBKB-ийн хорон зайг булаах юм уу булаахгүй юм уу тий? Хамтраад орших юм уу? Эсвэл аль нэг тэр монопол том компани ингээ аваа явах юм уу? Нөгөөдөөгөр дахиад бас Монголд л байгаад байгаа нэг юм бол нэг төр оролцох гээд байгаа нэг юм байгаад байгаа тий. Төр такситай болох гээд байгаа гэдэг ч юм уу. Тэг нэг иймэрхүү асуудлууд ямар асуудлууд бол тулгараад байна вэ? Түрүүний яг нөгөө технологийн компаниуд бидний экосистемийг бас нэг тоглогч болчихжээ гэж хэлээд байгаа. Тэрнтэй одоо уялдуулах юм бол дотоодын бол тоглогч байх нь чухал. Монгол улс өөрсдийн гэсэн одоо тээвэр гэж ярих юм уу те. Тээвэр дээр өөрсдийн тоглогч байх нь бол чухал. Одоо улс үндэстэн болгон сүүлийн үед ийм сэдвэрүүл орж шít те. Үндэсний national гэдэг те. Тэгэхээр энэ бол чухал. Тэрнийг хувийн бичлэгийн үү төр хийнэ бол тэр бол дараагийн асуудал. Эхлээд энэ үндэсний ийм компанийн нь бол чухал. Одоо түрүүн ирж нөгөө 100 төгрөг тутмын 10 төгрөг нь бид нар дотоодын компаниуд руу төлбөр төлж байна гэдэгтэй адилхан 30 төгрөг нь бид нар гадагшаа төлж байгаа шүү дээ. Ер нь бол тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө гадны мундаг Microsoft, Google за одоо нөгөө Facebook-ийн пост гэдэг шиг те boost хийх гэдэг. Ингэхээр энэ зүйлүүд ч уг нь дотоодод бас байх хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл уг нь тэр 30 төгрөг чинь гарч явахгүй шүү дээ те. Тэгэхээр одоо бид нар нэгэн төлж байгаа нь үнэн. Тэгэхээр энийг бид нар бас дотоодод бий болоосаа гэж уг нь боддог. Өөрсдөө хийх гэхээр цаг зав байхгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь дотоодод нэм бэхжиг нь аюул чухал. Тэгэхгүй бол бид нар хэрэглэгч болоод дуусна. Гадны системүүд гоё л доо. Бидрээс угаасаа илүү. Тэгтээ орж ирээд бидэртээ одоо бид нар бол одоо өрсөлдөнө л гэж боддог. Тийм ямар ч гэсэн үзэндээ л гэж боддог. Тэгтээ чанга ер нь бол. Тэгэхээр бид дотоодын зах зээл бас тодорхой хэмжээнд бодлогоор ингээд хамгаалаад явчих хэвээр. Түүнээс ч нэг ингээд явж байгаа бизнесийг нь бүр эсрэгээ энэ сайхан зах зээл үүсгэжлээдээ энийг нь булаагаад авъя гэдэг сэтлэр бол байж болохгүй. Тэгээ тэрнийг л би болоод энэ төрч гэдэг юм уу эсвэл төрийг ашиглаад те төр гэж одоо яг буруут нь биш биш болно шүү дээ. Төрийг ашигласан өөр нэг сэдэлтэй этгээдүүд энэ салбарын энэ бэлэн болцсон зах зээлийг эзлээд авъя гэдэг. Энэ бол амжилттай хийж болно. Гэхдээ энэ урт хугацаанд биш. Бид нар шиг анханасаа энэ салбарыг ингэж өдөр хоног өдөржин шинж явсан юмсууд биш учраас энэ урт хугацаанд бол байж чадахгүй л гэж бодож байгаа. Тэгэхээр дотоодын одоо үндэсний тоглогчтой байх гэдэг бол бүхэл салбарт чухал. Гэхдээ технологиос үл үед бүх салбарын одоо суурилж одоо тийм. Тэгэхээр бид төрүүлсэн нөгөө технологийн бизнесээр нэг юм салангат тустай бизнес ерөөс биш ээ. Чи яг суур учраас бүх салбар л технологиж бол бүх салбар технологийн бизнес болно. Ер нь л тийм технологи гэж яриад байгаа бол. Тэгвэл value chain нь нэг буюу тэрний цаана нэг ундаанч байж гин, тэрний цаана ундаагийн захиалдаг систем нь ч байж гин гэдэг шиг ингээл явах учиртай л да. Тэр үүднээс бол өрсөлдөөн тэгтэй бол байх хэвээр. Тэрнийг бол ерөөсөө үсгээгүй. Өрсөлдөөнийг харин яаж зөв ингээд байлах уу гэдэг дээр бол магадгүй төр зэсэг тэрэн дээр илүү анхаарах хэрэгтэй. Тэгжээж нөгөө эцсийн хэрэглэгч маань чанартай бүтээгдэхүүн хэрэглэн шүү дээ. Тэгэхгүй нэг одоо тоглогчтой зах зээл бол бас ингээд жоохон тогтмол ус шиг байх магадaltaй тийм. Төр тэгтээ зүгээр ямар ашиг сонирхол байгаад ингээд энэ сэдвийг тэгтээ нэг жил болгон гаргаад ирдэг шүү дээ. Такситай болъё гэд.
Ямар ашиг сонирхол. Яг хот болгон өөр ингэсэн такситай байдаг. Тий. Тэгээд тэр нь бол тодорхой хэмжээний бас хувьшлэл дээр тогтож явдаг. Ер нь бол. Тэгэхээр төр такситай бай гэдэг нь төр таксиг өмчлөе гэдэг агуулгаар бол би хэлээг байх гэж бодож байгаа тий. Төр ингээд Улаанбаатар хот гэсэн үг шүү дээ. Хот бол такситай байх хэрэгтэй. Тэгтээ тэрний хин нэг хийх хэрэгтэй. Хот стандартаа тавих хэрэгтэй гэдэг агуулгаараа бол зөв. Тэгтээ хийж хэрэгжүүлж байгаа арга хэлбэр нь бол тодорхой хэмжээнд таалагддаг учраас бид дуурсан. Тэгэхээр одоо тэрэн дээр бол илүү санаачлахуд аваад илүү зөв хэлбэр хэрэгжүүл бидэрт бол одоо зөвл одоо харагдаж байгаа. Тэгэхээр одоо олон улсын жишгүүдийг сайн судлах хэрэгтэй байх. Хувийн одоо нэг талаараа бол бид чинь 100 мянган жолооч тус амжиргааг нь залгуулах тусалж байгаа гэж өөрсдөө боддог шүү дээ. Тэр нь бол тэр нь ч бас үнэн. Жолооч нарын тэр урмын үгээр л бид нар ч одоо бас явж байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгээ бол байна. Дэлхий дээр энэ дижиталчлагдаад Uber Grab болчлоо. Бид нар тэрний Монгол бий болсон энэ байдгаараа байна. Аль бие усны таксинч байна. Тэгтээ хэрэглэгч одоо такси компаниудыг одоо компаниар нь аппликейшн татаад дуудах юм өгөхөр одоо сүүлийн үед бол гүйл байна л. Аль болох нэг ийм аппликейшнаар бүгднийг дуудаж байна. Сонголт нь хэрэглэгчд байгаа. Бид нар аль бие усны таксиндаас дуудаад явах юм уу? Хүнээ дуудаад явах юм уу? Систем бол адилхан стандартаар тэр түрүүний ярьдаг ойлгомжтой аюулгүй үржилэн сэргийлэх юмнуудыг хангадаг байх болж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол UBCab бол тэр такси компани биш, яг тэр платформын компани байхгүй. Харьцуулуулъя, харуулъя, хэрэглэгч өөрөө сонголтоо хийлгэе. Тэрний цаана байх тэр таксиг нь хэн нэгэн хийх ёстой байх. Бидний хувьд бол саяны одоо тэр зарлагдсан арга хэлбэр бол хийхийг бол буруу гэж үзсэн. Яг л тэрний цаана дахиад манайх шиг систем хийгч агуулга явьчихсан. Тэгэхээр энэ бол айгу буруу байна. Нөгөө талдаа одоо тэр хувийн одоо хувь тээвэр хийж байгаа хүмүүсүүдийг бас гадуурхах тодорхой хэмжээнд хориглох хүртэл ийм агуулгууд явж байсан учраас энэ бол бас буруу гэдэг ийм хэд хэдэн ийм асуудал гарч ирсэн л дээ. Тэгэхээр тэр шос импорта одоо Нью-Йоркийн шар такси гэдэг шиг тийм юмнууд бол байх нь бол зөв байх. Тэгэхдээ тэр бол зөв зарчмаар л хэрэгжих хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм. Гэтэ гэлээгээд одоо хувь таксиг шууд хориглон гэдэг бол жоохон арчилсан улсад байхааргүй л зүйлүүд сонсогдоод байгаа юм тий. Тэрнийг бол гэхдээ бид зогсоосон л доо 2 жилийн өмнө тийм бас тэгээд ярьдаг. Тэгээд тэр бол зогссон. Гэхдээ тэр агуулга нь үргэлжлээд яваад байгаа л асуудал байна. Подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн аль бие усны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд аль бие усаар нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. За UBCab Holding мэдээж одоо дараачийн шилжилт, дараачийн үе нь юу вэ гэл. Ирээдүй юу юм? Одоо юун дээр төвлөж хөгжүүлэх юм? Бүх бүтээгдэхүүнийг тусна хөгжүүлэх юм уу? Одоо UBCab гэдэг аппликейшн хувьсан өөрчлөгдөх юм уу? Яах вэ гэдэг бас юм байгаа тийм. Яагаад тэгэхээр та дандаа хэлж байгаа технологийн салбар ч асар хурдтай хөгжиж шүү гэлтэй. Тэгэхээр өөрчлөлтүүдийг бид нэр ингээд аюу бас хурдан хараад явах уу? За ямар ч байсан одоо тогтвортойгоор одоо урагшлах хэрэгтэй гэдэг бол зарчим дээр байгаа. Яагаад гэвэл яг бизнесийг бол ингээд хурдан өсгөөд үржүүлээд явна гэдэг ингээд төлөвлөгөө тавиад явдаг л та тий. Гэхдээ тэр нь одоо юу гэдгийг нэг юм гинт нэг юм ухаалаг санаа орж ирэх одоо тий тэнгэрээс нэг юм маш гоё одоо боломж гарч ирэх гэдэг өнцгөр харах биш. Бидний хувьд бол яг юм тогтвортой гэдэг чинь өдөрт нэг өсөх гэдэг ойлголттой энэ номдоор радагтай адилхан тий. Яг тийм одоо сэтгэлгээтэй ажиллах амар чухал байгаад байгаа. Тэр хүрээгээр ингээ явах юм бол бидэд урт хугацаанд бол амжилт гаргах нь буюу жоохон марафоны шин чанартай одоо бодлого баримталж эхэлж байгаа гэх юм уу тий. Тэгээд хамгийн тодорхой нэг зүйл байгаа нь бидэд технологийн салбар дээр одоо AI явж байгаа учраас одоо UBCab бол дараагийн шатанд илүү одоо ухаалаг болох хэрэгцээ бол үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл аппликейшн нээхэд хүн болгонд яг ижлэгэн такси, яг ижлэгэн үйлчлэг харагдаж байгаа байгаа шүү дээ. Өнөөгийн төвш. Тэгэхээр дараагийн левел ярьж байгаа учраас дараагийн левел бол хүн болгонд тохиромжтой буюу одоо яг мини аппликейшн болж хувирч эхэлнэ гэсэн үг тийм. Тэгээс бүх хүн дээр ижлэг аппликейшн байгаа биш. Яг одоо мини аппликейшн гэж хэлэгдэх хэмжээний одоо хувь хүнд чиглэгдсэн, тохируулагдсан тийм аппликейшн болж хөгжинэ. Гэхдээ яг аппликейшн гэж ярихаар бас өрөөсгөл. Технологийн салбар чинь хувьд бол аппликейшн гэдэг чинь одоо интерфейс гэж ярьдаг. Цонхохгүй одоо харилцах сууг гэх юм уу? Одоо бидний хувьд бол одоо дижитал гэж ярих юм
интернетэд гэсэн үг шүү дээ. Хаана хадгалж байгаа нь бүүмэд. Бидний одоо бүх өгдөл байрладаг болчлоо. Одоо бидний дараагийн үе бол бүр тийм л болох бах. Хуучин болоод ингээд зургийн альбомд миний түүхүүд хадгалагддаг тий. Тэмдэглэлийн дэвтрүүдэд миний түүхүүд хадгалагддаг. За ингээд юу гэдэг ингээд янз бүрийн тийм байсан бол одоо орчин үед юу болоод байна гэхээр миний бараг л 95% мэдээлэл би юм бэ? Би ямар түүхтэй вэ гэдэг шиг миний бүх юм онлайн дээр байна. Тэр онлайн дээр байгаа мэдээлэлтэй харилцаад тэн дээр суурилсан юмаа хийхэд нэг интерфейс хэрэг болоод байна шүү дээ. Тэр нь одоохондоо бол компьютер болон гарах тус байгаа тийм. Дараагийн 90 үед бол одоо нэг юм бичээд ингээд файл майлаа нээх тус удаад шүү дээ. Энэ илүү хурдан баймаар байна гэдэг. Одоо нэг дэлхийн мундаг захирлууд чинь технологийн захирлууд чинь энэ чиглэл рүү ороод байгаа шүү дээ. Одоо Neuralink буюу онлайнд бол цаана юм байгаа би энд нэг юм зүүчих юм бол илүү хурдан харилцах гэдэг байна гэдэгтэй адилхан. Одоо дараагийн үед бол AI арай энийг хурцсахаар харагдаад байна. Тэгэхээр AI-г бүтээх гэхээсээ илүүтэй AI-ийн хэрэглэн дээр бидэд бол бас хоцормооргүй байна. Одоо бидний хувьд. Тэгэхээр одоо гэдэг технологи компанид тэр амбицлал AI бүтээн энэ гэж одоо хотлоо яриад яах вэ? Гэхдээ тодорхой хэмжээнд бол бид нар оролцоогод хийн. Гэхдээ ихтэй ээлжинд нөгөө хэрэглэгчдийн үнцнийг өгөх ажлыг бол хойшлуулахгүй. Хэрэглэгч тэр UB Cab-ийн одоо үйлчлэгийг AI-аар одоо хамгийн өөртөө тохирсон байдлаар авах дээр бол дэвшил гаргана гэж бодож байгаа. Тэгэхээр тодорхой зүйл нь л энэ байна. Мэдээж бизнес бол тэгэл шийдлээр хувьсаал явах л та. За тэгээд дараагийн хоёлаа төгсгөлийн хэсгүүд рүүгээ орохдоо бидний энэ подкаста бүтээж байгаа юм шалтгаан байгаа. Энэ бол Стивен Бартлетийн гүйцэтгэх захирлын өдрийн нэмэглэл бизнес амьдралын 33 хууль ном. За бит төвлөрөөр зарагдчихж байгаа. Энэ Nepco Publishing-ийн аль биесны эрхтэй зарагдчихж байгаа. Мөн аудио одоо цахим хувилбар нь M-book дээр байгаа. За энэ номын хувьд болохоор та магадгүй нөгөө Стивен Бартлетийн подкастуудыг бас сонсч ирсэн бах те энэ дэлхийн бас номер 1 гэж хэлж болохоор энэ бизнесийн подкаст байгаа. За тэгээд та энэ номоос таалагдсан бүлгээ ярьж өгөөч гэвэл ямар бүлэг таалагдсан бэ? За ер нь л айгүй өгөөчтэй ном байлээ. Тэгээд маш олон хэсгүүд яг таалагдсан. Зүгээр түрүүний нөгөө Kaizen гэдээ би хэлээд байгаа. Тэр хэсэг бол илүү одоо сүүлийн үед миний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой болохоор тэр хэсгийн ойлголтод бас нэлээд гүнзгий дахиж нэмж авсан чинээс. Одоо жишээ нь компани дээр бид нэг ийм төлөвлөгөө жишээ нь гаргаал. За энэ жил бид нар 2 дахин төлөвлөгөөгөө жоо амбицтай зорилт тавья. 2 дахин төлөвлөгөөгөө биелүүлэе гэл төлөвлөгөө гаргаал хурлыг гэл гардаг. Тэгэнгүүт л бодит байдал дээр юу болтгоо гэхээр нөгөө өндөр гүйцэтгэлтэй гэх юм өндөр ийм зорилт тавьдаг компаниудад бас нэг юм зөрөө үсэд тийм л тэрний үеийнх нь нөгөө өндөр зорилт тавьчихаар тэрэнд хүрэхийн тулд ийм ухаалаг санаа олох болчиход идэг. Одоо тийм өндөр өсөлт тавьчих, шийдэл гаргах хэвээр хүлээлт бас өөрсдөндөө бий болгочдөг. Тэгэхээр нөгөө яг тэр мэрэгчлэлтэн дээр одоо тэр ажил хариуцж байгаа хүн дээр яаж бууж байгаа гэдэг амар чухал. Тэгэхээр тэрэн дээр тийм асуудал зөрөө үсэд идэх учраас би одоо сүүлийн үед бол яг тэр Kaizen гэдгийг ойлгож авч байгаа. Японочдын одоо соёл штэ Toyota компани. Тэр нэвтрүүлсэн өндөр бүтэмжтэй компани. Тэгээд тэр бол өдөрт нэг хөв дэвшлэх тухай байсан байхгүй. Тэнгүүд ажилчдад одоо бид нар одоо за юу гэдгийг за 1000 дуудлага хийх ёстой гэж төсөөлөе те. Энэ жил шинээр гэдэг юм уу те. Тэнгүүд л тэр 1000 дуудлагыг одоо оруулж ирэхийн тулд 1000 дуудлага хийх хэмжээний шийдэл бодоо яваад байгаа байхгүй те. Тэхийн оронд өдөрт 10, маргааш 11, 12 гэд ингээд явах юм бол 1000-д очдөг. Тэр бол хамгийн одоо зөв бөгөөд хамгийн доктортой шийдэл нэг байхгүй. Тэгэхээр энийг ойлгуулж, энийг хийх. Гэхдээ эн чинь зөвхөн ингээ яриад бол хийгдчихгүй юм билээ те. Энэ дээр шийдлүүдээ гаргах, тэрнийг дагаж одоо бүх менежмент, тогтолцоо бас ажиллах гэдэг ийм асуудлууд байдаг учраас энэ надад бол яг тэр хэсэг нь аягүй сайн одоо буусан. Тэгээд үргэлжлүүлээд бас судлах урам зориг өгсөн. Тэгээд энийг би бас одоо өөрөө компанидаар хэрэгжүүлэх гэдэг бас хичээж байгаа. Тэгээд чи өдөрт л нэгээр хачаад нэг хэрэглэгчийг л нэмчихэд нөгөө том харагдаад байсан тоо чин жилийн дараа чи эргээд харахад хүрцэн байна тий гэдэг ойлголтыг л одоо авсан да. Яг Kaizen өөрөө нэг юм дарамт өгөхгүй мөртлөө зогсоодгүй сайжруулдаг нэг тийм гоё юу байгаа шүү дээ тий арга байгаа тий. Тэгэл яг бидэд нөгөө жилээр нь ч юм уу олон жилийн дараа тэр компанид өвнж ярихад аимшигтай, урдтай өссөн, инновацтай, супер харагдаад байгаа юм шиг боловч яг бодит байдал дээр компани дээр бол өдөр тутамдаа л хичээлж ажилласан байгаа байхгүй тий. Тэр л амар чухал байгаад байгаа л гэсэн үг.
Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. За бидний подкастын ивент итгэгч Via Millenia гэдэг юм байгалийн эрдэс тус байгаа. Millenia-гийн хувьд болохоор Untouched Core гэдэг компанид ажлыг өрнүүлдэг. За түүний хүрээнд бид нэр бол зочдоосоо энэ уламжлалт олгож асуулт асуудаг. За таны Untouched Core юу вэ гэдэг тийм асуулт байгаа. Яг ер нь тийм амар нууц юм бол бас байхгүй тийм. Ерөнхийдөө ойрын хүрээлийнхэн бол мэдэх бах. Ер нь бол жоохон спортын авиастай байна гэж сүлд өөрийгөө дүгнсэн. За тэр нь би нөгөө мэдээж тамирчид чинь нөгөө эртнээс хичээллээд ингээд өөрийгөө бэлддэг шүү дээ. Одоо төрмөлөхөөс илүүтэй одоо бэлтгэдэж би болдог те. Тэрнтэй адилхан би бол нэг тийм удаан хичээлэх мөртлөө богино хугацаанд хичээллээд айгүй тийм нөгөө эффектив гэж ярьдаг шүү дээ. Техник интерес зүг сураад нэг тийм жоох авиастай юм шиг санагдаад идэх надад ямар би тэгээд яг нэг ярих юм бол одоо амар олон спортод бас тодорхой хэмжээний хөрхөн амжилтууд бас жишээ богино хугацаанд одоо жишээ нь бильярдын спортоор яг тухайн үед манай үеийнхэн бүгд бильярд тоглодог байсан. Тэгвэл бильярдын спортоор би ч зүр сонирхож ангийнхантайгаа тоглож байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тухайн үед бол би сайжирч ирснээ мэдээгүй. Тэгээ богино хугацаанд тоглож байгаад сүүлд бол нэг хүнтэй тоглоод өдөржингөө бэлтгэлийн хангаа тоглоход тухайн хүн бол улсын аврагт одоо байр эзэлж исэн хүн байж байгаа жишээтэй. Тэгэхээр би бэлтгэлийн хангаад бас үгээ аваад тоглож байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр ингээд зарим нэг спорт төр би нэг тодорхой цаг хугацаа зарцуулахад бас нэлээд богино хугацаанд сайжирчтэй юм гэж анзаарсан. Тэгээ сүүлийн үед бол нэг хичээлэхгүй байна. Тэгэхээр ер нь бол тим нэг авиас бэж магадгүй юм даа л гэж тий. Тэгээ нэг оролдоод сагсч тоглодог, хөлбөмбөж тоглодог гэдэг ингээд гэтээ бүгдийн тим сайн бол биш л тий. Гэтээ тодорхой хэмжээнд цаг зарцуулсан гутал мэржлийн тамирчид магадгүй 3-4 жил зарцуулдаг байхад би нэг арай богино хугацаанд ячдаг юм шиг. Тэгэхээр нэг тэрнийг л заримдаа хүмүүс авиас гэдэг шүү дээ. Өгөгдөлтэй. Тий өгөгдөлтэй гэж ярьдаг шиг тим юм бас байсан бол удаа тамирчин болсон бол бас ирээдүй байсан ч юм уу гэж хаяас бодогдтiin. За. Маш сонирхолтой. Тэр чинь яг байгалийн нөгөө таны биеийн өгөгдөл. Тий. Тэг яг спортчмаас бие гэхээс илүү стратеги тий. Тий. Ер нь жоо өрсөлдөөнч чанар бас тэндээс ер нь бий болсон гэх юм уу. Тий. Нэлээ дотроо л нэлээ өрсөлдөөнч чанартай шүү дээ. Яг гаднаа жоохон зөөлөн харагдаад байдаг. Цаанаа бол заавал яландаа л гэсэн мэдлэлтэй л байгаа шүү дээ. За подкастны маань сүүлийн хэсэг ийм жижиг хар дэвтэр байгаа. Энэ дэвтэр дээр яадаг гэхээр таны өмнөх зочин танд асуулт үлдээдэг. За та мөн дараагийнхаа зочинд асуулт үлдээн. За энэ асуулт бол зөвхөн энэ подкастын төгсгөл хэсэгт л тодорхой болдог. Нууц байж байгаа. За тэгэхээр тэр асуултыг тань тавья. За танаас улсын их хурлын гишүүн Цэнгүү гишүүн асуулт асуусан байна. За тийм асуулт бол таны амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой алхам юу вэ гэж асуусан байна. Захирал болъё гэж шийдсэн юм уу? Тийм. Яг ер нь одоо хүмүүс залуу мэргэжилтнүүд ч гэсэн ер нь бас тийм л байдаг байх. Имэйлттэй захирал гэхээр нэг юм өөр хүний хийх ёстой ажил юм шиг тийм. Нэг би бол нэг хийж чадахгүй байх гэж боддог ч гэж магадгүй. Тэгээд тэр л одоо арай зоригтой алхам байсан юм болов биш нэг уртгаа хийл гэж боддог хүн болохоор ч тийм тайтлыг шал өөр штэ тийм позишн яваад тэгэхээр тийм тэгээд тэрнийг гэхдээ мэдэхгүй штэ. Гэхдээ тухайд нэм өөр хүн хийх ёстой л гэдэг ойлголттой байсан болохоор за тэрний зориглоод хий гэж бодсон шийдвэрүүд л одоо хамгийн зоригтой шийдвэр байсан юм болов уу гэж түүнээс яг энэ ажлын нэмийг бас мэдэхгүй штэ тийм. Тэгэхээр харах уу одоо шууд шийдсэн тийм зоригтой шийдвэр байсан юм болов уу гэж. Яг нөгөө захирал байх, ингийн ажилтан байх хоёрын ялгаа бол бас маш асар том. Одоо нэг нь бол яг цэвэр бүх хариуцлагыг өөр төрөө хүлээж авдаг учраас яг нөгөө сэтгэл зүйн хувьд бол бас маш их хөгжих одоо тэр боломж бас үүсдэг юм байлээ. Ур чадварын хувьд ч гэсэн. Тэгэхээр тэрнийг бол тодорхой хэмжээнд бас ялцчгүй өөр одоо төвшний ажил гэж хүн бодох нь аргагүй юм билээ л дээ. Тэгээд тэрнийг бол хийхээс эмээх нь бол аргагүй юм билээ. Гэхдээ яг тийм одоо хүсэмжит ажил мөн үү гэвэл тий тэр бол эргэлзээтэй шүү дээ. Тэр бол бас заавал бүхэн захирал байх албагүй. Тий нэг талтай нөгөө талтай бол тэр бол бас маш өндөр ачаалттай ажил. Тий тэгэхээр тэр бол заавал хийх бас албагүй. Хүн болгон өөрөөхөө аз жаргалтай амьдарч бас болж байгаа хэрэг тий. Одоо тэр юу юм бэ? Алдаа оноо бүх юм тань руу чичлэн л гэсэн үг шүү дээ тий ер нь бол нэгсэн даа.
Бүгд одоо ингээ хараад суучна үстэй. Тий яг. Гэхдээ ер нь аль болох нөгөө сайн захирлууд бол миний ойлгосноор бол өөрөө одоо маш бага шийдвэр гаргадаг. Хүмүүс одоо өөр нь хилүүлэхгүй ямар нэгэн урамшуулсан механизмаар ажилдаггүй тий өөрөөсөө өөрийнхөө ажилд эзэн юм шиг ханддаг ийм компани захирал байх бол бас өсөмжтэй ч шүү тий. Тийм би бол бас тийм байхыг л одоо мөрөөддөг. Тэрний төлөө одоо нөгөө загварчлал гэдэг төрний ажиллал хийх гээл яваал гэдэг. Тийм л бас. За баярлалаа. Бас гоё үнцэг байна шүү. За тэгээ энэ үрээд хоёлаа энэ удаагийн подкастаа өндөрлүүлье. Тэгээд би бол бүх зочдоо дахин уулзахын ерөөл гişүүлж байгаа. Ялангуяа хоёлаа юу гэдгийг дараагийн шатанд IPO хийх үеэр ч юм уу тий уулзахыг би бас хүсэж байна. Тэгээд тэр үед та миний урилгыг дахиж хүлээж аваарай. За баярлалаа. За тэгээд бид бүхэнд өнөөдөр цаг цааваа зарцуулж ирээд маш гоё түүхүүдэд хаваалцсан баярлалаа. Өнөөдөр бид бүхэн UB Gap Holding-ийн гүйцэтгэх захирал Золоор захирлын өдрийн тэмдэглэлээр хамтаа ажиллаа. Тэгээд дараагийн дугаараар Золоо захирлын бас асуулттай. Тэгээд ирээд дахин нэг сонирхолтой зочинтой иргэд болцсноо. Тэгээд танд баярлалаа. Зочдтой баярлалаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Бид аялагч бүртээ M-Book, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлэглэнэ. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Traveling Thailandын Phuket, Bangkok, Вьетнамын Phuket, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Discover World Travel